Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Сан Мигэл. XM Broker. I am Motors. I am what I am. Zubroka. За сайн бацхан манайхан podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг ураатай явдаг угаамаа podcast. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг Сан Мигэл, мөн Zubroka Gene бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн XM Broker бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа бол бас Авандраа хамтарч ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарт маань e-спортын маань хүрэлцэн ирсэн байгаа. За манай подкастыг үзэж байгаа үзэгчид ер нь e-спортынхныг их удаа нэгсэн надаас. Тэгээд өнөөдөр e-спортын хүрэлцэн ирсэн маань Zukimoto хүрэлцэн ирсэн байна сэ. За тэгээд Nyo хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? За тэгээд өнөөдөр бол яг ер нь бол Dota-гийн дамжид хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд Caster Nyo-г бол бүгдээрээ мэдж байгаа ах. Яг Caster гэдгээр нь би бол яг үнийг хэлэхэд бол бас Dota-гоос жоохон холдчихжээ. Тэгээд мэрэгжлийнхаа тамирчдаас Nyo-гоос ингээд айгүй гоё мэдээллүүдийг авах хаа. Тэгээд надаас асуухыг хүсэж байгаа. Надаас их сонирхолтой байгаа зүйлс их байгаа. Тэгээд хэдүүлээ өнөөдөр яг e-sport гэдэг утгаараа айгүй гоё гоё зүйлсийг ярилцах хаа гэж бодож байна да. За тэгээд сайхан амарч чинь үгүй эхлэе да тий. Оо дэжгүй энэ жил амар хүүтэн байна. Арай л амар хүүтэн байна. Чигнаал шүү дээ ерөөсөө. Аха. Айгүйр дүндээ орч зүгээр сайхан. За тэгээд өнөөдөр болохоор яг мэрэгжлийн тамирчин хүрс яг атлет гэдэг утгаар нь хэдлээ ярилцах юм бол илүү сонирхолтой байх болоо гэж бодож байна. За одоо ингээл ер нь бол энэ сэдвэр л баг л бүхэл хүмүүс яг ярилцлаган дээр эхлүүлдэг баг. Анх бид нарыг одоо яг намайг бол жишээлбэл яг жоохон бахад бол мо PC чинь бацаа гэж тэгдэг байсан шүү. PC-ний зөөр юм чадахгүй яасан ийс. Одоо ингээл жишээлбэл монголчууд өөрсдөө e-спортын салбарт тэргүүлэгч болж эхлээд зөндөө амжилтуудыг гаргаж эхлээд тэрүүгээрээ гоё ингээм амьдралаа хангалттай аваад явах хэмжээнд бид нар хүрчлээ л дээ. Тэгэхээр яг e-спорт мэрэгжлийн гэдэг утгаас нь хэдүүлээ эхлүүлэе гэж бодож байна. E-спорт мэрэгжлийн тамирчин байхад хамгийн чухал зүйлс юу вэ гэдээ эхлэхөө бүгдээрээ. За тэгээ. Тэр асуултыг одоо Сэзүкийн өрлөгөө шилжүүлээ да. Яг мэрэгжлийн тогонд нь чанагдж байгаа хүмүүс те. Яа хоёлаас ингээ. Хоёлаас давхар асуугаад яваад хөө. Би ихтэй чамаасаас асууна. Тий. Аха. За e-спорт тамирчин байхад одоо ямар хамгийн чухал зүйл юу вэ? Хамгийн чухал зүйл. Ямар ч ажил хийхдээ ер нь ойролцоол гэж бодож байна. Одоо хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээд нэмээд эн чинь одоо дэлхийд ингээд уустаа дэлхийд ингээд бусдаас илүү байх гэдэг юм чи тэр адилхан ингээд хичээж байгаа хүмүүсээс илүү байхын тулд бүр энгийн ажлаас бүр илүү юм хичээл зүтгэл гар бүр илүү хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна. Эхний удаад бол. Тэгээд дахиад нэг юм нь одоо багасаа эхлэх хэрэгтэй болов уу? Яа тэгэхээр зүгээр энгийн спорт гэсэн ингээд бүр багасаа эхэлдэг шүү дээ. E-спорт гэсэн багасаа эхлэх боломжтой болохоор ингээд аль хэдийн багасаа эхлэхгүй бол тэгээ аль хэдийн 6 настайгаас тоглосон үг тэгээд 15 настайгаас эхэлсэн гэдэг чинь шал өөр болчих. Тэгэхээр ингээд бүр үнэхээр жинхэнэ спорт шиг л болоод байгаа шүү. Бага наснаасаа бэлдэх ёстой гэж байгаа юм шүү дээ тий. Бас чухал зүйл нь жоохон тууштай байх хэрэгтэй. Өөрөө тэгээд хариуцлагатай тууштай тэгээд нэг багийн тоглоом болохоор бас нэг тийм ганцаараа бүх юм чаддаг шүү дээ. Багтаа ингэж уусаж ингэж багийн төлөө бас байж сурах хэрэгтэй. Ер нь бол тэгжиж л ер нь амжилтанд хүрнэ. Тэгэхгүй бол хичээ ганцаараа тийм мундаг байсан ч гэсэн ер нь баг боломжгүй зүйл юм одоо л. Тэгэхээр нэг тууштай тэгээд тийм хариуцлага дааж чадах чадвартай л байх хэрэгтэй. Ер нь бол тодорхой хэмжээнд. Нё ер нь мэрэгжлийн төвшөнд тоглож ирсэн үү? Би мэрэгжлийн болох гэж үзээд одоо ингээ манай хоёр хэллээ шүү дээ. Хитрхи тууштай байсан гэх юм уу яг одоо баг 10 жилийн өмнө юм уу 17 8-тай байх үедээ гэх юм уу. Тэгээ яг тэр үед чинь дэндээ гарч ирж исэн TI 3 4 гээд миний гофтууд ингээд байжсан аахгүй. Тэгээ тэрийг ингээд гэрээсээ үздэг. Тэгээ сая нөгөө чи хэллээ шүү дээ. Ээж аав нар ингээд муу сайн писичдэг. Яг тэр үеийнх нь би явахгүй ингээд ээждэг тэрнээс болж айгүй их муудалцдаг. Манай ээж чи ингээд амар их тоглож ийнэ тэрээгээд. Тэгээ яг тэр үед нөгөө гэр бүл салт малт гэдэг миний хувь хүний амьдрал жоох асуудалтайс байх. Тэгээ тэрнээсээ зогтож айгүй их тоглолдог. Тэгээд тэгж тоглосоор байгаад айгүй сайжирцсан. Тэгэнгүүтлээ гинт миний мөрөд солигдчихж байгаа юм чинь ингээд
их сургуульд ороод гэж авихаа ачиг хариулна гэдэг байсан бол одоо e-спортер ингэж амбицтай ингэж явна гэд би ч бүр амар их тоглож исэн юм аа. Тэр үед чинь нэг 6 7 камал чангадаа ордог гэсэн шүү дээ. Тэгэл хитрхи хичээсэн гэх юм уу? Хичээгээд тэгээ би тусны өвчин тусч байсан байхгүй нэг амар их тоглоод. Гэртээ нэг дүүтэйгээ хойлохны амьдэрдэг. Тэгээ тэнгууд хараа хяналт байхгүй. Тэгээ тэнгууд нэг гомин чанж идэл хаяада дүүгээрээ хоол илгэж идэж ч юм ингээд дүүгээ зарна шүү дээ угаасаа айл яхнаар ч. Тэгэл хараа хяналтгүй хитрхи их тоглолцоор гад тэгээ нэг жоохонч байсан болохоор юм өөрийгөө хийн чадахгүй. Тэгээд нэг мэдхэд ингээд өвчин тусцсан байсан. Тэгээд чин би тухайн үед нэлээд гайгүй сайжирсан байсан юм. Одоо ингээд Сэг ярьж байгаа байд гэдэг нэг Филиппин залуу малуутай ингээд эндэж мэддэг дийлж мэлдэг ч юм уу те. Нэлээд дажгүй болсон байж байгаад өвдөд яг жил хагас үлээ бараг 2 жил гаруй имлэгэр явсан. Ингээд байнгын өвдөл хэвтэрт маягийн гэх юм уу. Тэгээд 2 жил болоо гараад ирсэн чинь нөгөө мэдсэн сурсан бүх юм ингээд хоцорсон. Хүмүүс бүр амар болцсон. Тэгэд одоо ингээд хитрхи тууштай байж бас болохгүй юм билээ. Ингээд зохицуулаад ингээд амар гоё flexible би эрүүл мэндэд ингэж анхаарна, нойроо ингэж зохицуулна. Хажуугаар нэм биеийн хөдөлгөөний дасгал хийн гэдэг ч юм уу. Тэгэхэд одоо ингээд e-спортын тоглолтыг хараад байгаа зарим нь амар одоо ингээд таргалцсан ч юм уу. Эсвэл ингээд туранхай байгаад хахаар тэрийг бас би буруу гэж бодоод байна. Өөрийнхөө эрүүл мэндийг хайчих юм бол чи тэр тоглоом дээр хичнээн сайжирсан ч гэсэн ингээд тэр нь ингээд буцаа backfire хийдэг гэх юм уу. Тэгээ надад яг тэр нь тохиолдож байсан аахгүй. Тэгэд яг хажуунаас хилээд өгч ингээд одоо ингээд би ярьж байгаа юм шиг нэг хүн надад ингээд хэлсэн бол нөгөө нэрээ тийм болов гэд би яриа анхаарсан байсан бол миний карьерийг ингээд стример биш про карьер гэж явж болох байсан бах гэж бодож байна. Тэгэл би яг юугаа дуусгаал нэг имлгээсээ ингээд идгээд гараад ирж байгаа шүү дээ. Тэгээд тэнгүүтлээ буцаад тоглож үтсэн. Миний скил байхгүй болсон байсан. Би хэнийг ч лэндээ дийлэхгүй байсан. Надаас муу хүмүүс надаас сайн болцсон байсан. Тэгээд тэнгүүд нь за энэ худалж байгаа юм байна. Ориглоо чи одоо болоо. Их сургуультаа орё гэд. Тэгээ би одоо computer science гэдэг мэргэжлэр хүмүүнлэгийн ухааны сургуульд орж ирсэн аахгүй. Тэгэл хичээл хийсэн чинь нэг л болдгоо. Угаасаа ингээд нэг Dota гэдэг тоглоомд амар хайртай. Тэгэл би одоо яаж тоглоомоор амьдарч болох юм бол гэд тойд амар их бодож байсан аахгүй. Тэгээ тэнгүү нэг айгүй стрим эдэр үздэг. Тэгээд одоо YouTuber төшөг шүү дээ. Манай үеэлх аахгүй. Тэгээ тэнгүүтлээ би ингээд стрим хий, видео хий. Ингүүл видео тоглоомоор амьдарч болох юм байна гэсэн бодол төрөөд төшөг ахта би бараг 3-4 цаг ярилцчихсан баха. Яах хэвтэй байдیں۔ YouTuber хүн яах хэвтэй байдیں۔ Камерны урд суух ч ямар байх хэвтэй гэдгийг бүгдийг ингээд тэмдэглэлийн төвтөр дээр бичиж авч жагаад тэгээд Twitch гэдэг сайт дээр хамгийн их стрим хийжсэн. Тэгэл Twitch дээр нэг 20-30 үздэг болоо хүмүүс нь яа гэж мэддэг болоо ингэ про хүмүүстэй тоглолт юм байна гэл. Тэгэл яг би бүр хазаац явж штэ. Гэтэ яг стримерийн карьер тэгж эхэлчихсэн аахгүй. Про тоглогч болох ч жагаад эрүүл мэндийн асуудлаас олж фейлдээд стример болсон гэсэн. Би бүр амар хазаа явуулчихлаа. Зүгээр сонирхолтой л шүү дээ. Гэтэ одоо яг ийм про карьер хөгж байгаа хүмүүс чинь 2 жил гэп аавна гэдэг чинь аимшигтэй зүйл эцтэй. Тэр нэлээд л холбоотой. 2 жилийн гэпийн өөрчлөгч л таа. Тий 2 жилийн гэпийн араас гарч ирээд буцаад өөрийнхөө төвшөнд тоглол яг болох л бах л да. Гэтэ нэлээд хугацаа орох хаа тий. Нэлээд хэцүү тий. Ер нь хэцүү бах тий. Ер нь 2 жил гэлтэхгүй 6 сар огт тоглохгүй байхад л бас тэнийг болно тий. Тэгээ улам залуужаад байгаа. E-спортч бүр улам залуужаад байгаа. Тэгээд дөнгөж гарч байгаа 15, 16, 17 та хүүхдүүдийг яаж дийлэх үү гэж хэлдэг. Ингээд 2 жил байхгүй гэхэрч бүр ингээд тэгэнгүүт тэгэл дараа нь амьдрал бас бодогдно. Яг ингээд одоо насаараа ингээд энийг хийгээ яваад байх уу гэж бодохоор бас яг биш байхгүй. Яг энэ e-спорт бол бас e-спорт ер нь спорт ингээд яг юм залуу хүний л ажил байгаа байхгүй. Яг ингээд тэгэнгүүт ингээд амьдралаа бодоод эхлэнгүүт бас яг за энэ зөв ч юм уу зөв сургуулаа бодох юм уу гэдэг. Ер нь тэр ч гэсэн ер нь зөв гэх юм уу. Нэг тийм буруутах. Юу ер нь бол өнөөдөр бид нар яг бол Dota-гийн амжилт хүрж ирээ суудсан байгаа. Тэгээд өнөөдөр бол бид нар их хвчлэн бас Dota ярина. Гэхдээ яг хаа ер нь бол гэхдээ сүүлийн үед e-спорт гэхэр одоо Counter-Strike-ийг хардаг болчлаа тий. Монгол зэгж баг яалтчгүй өндөр амжилт үзүүлээд явж байна. За яг энэ шиг жишээлбэл манай Dota-гийн тамирчин дотроос яг дэлхийд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн ямар тамирчин хэдэн онд яаж үзүүлж ирсэн юм болоо. Тэгээд бас манай хоёрын хувьд жишээлбэл одоо ямар багт тоглож байгаа вэ? Ямар карьертэй явж байгаа хүмүүс вэ гэд бас асууя те. Одоо Монголд хамгийн их
амжилт үзсэн одоо Монголзоос хойшоо Монголын доогийн багаас хойшоо баг нарман юм уу тий. Тийм. Бүр яг Нарман буюу хуучин нэг хааслаа гэдэг тэр позишн 4-дөр тоглодог. Тэгээд хааслаа бол ер нь хамгийн түрүүлж Монголын хамгийн анхны мажор тэмцээнд явж чадсан. Тэгээд хамгийн бас анхны гадаад багт ороод бас тодорхой амжилт үзүүлсэн хүн. Тэгээд ер нь дотоод хүмүүс бол ингээл Нарман хааслаа ингээл ер нь за сайн даа гэл юм сураал явдаг гэсэн тийм. Ер нь тийм байна. Тэрнтэй бол санал нийлж байна уу? Нарман чи яах чаргагүй. Яг хамгийн анх мажорт явж исэн. Бараг 3 явчихсан уу? Тийм баха. RR-тэй нэг явсан, Маудтай нэг явсан. Сая сүүл одоо сая бас юу болсон? Dream League шалгарсан бүүм гэдэг. Тийм тий. Бүүмтэй одоо Сүхбэний 2 дахь мажорын тоглогч болж байгаа гэж зүг билүү? Сүхбэнэ ихнийх авшаа тий 2 дахь Сүхбэнэ бол бас олон байж магадгүй. Сүхбэний чи Навитай нэг явсан тий. Навитай бас явсан. Хоёрт гэвэл одоо Сүхбэнэ буюу Санктитэ гэдэг тоглогч байна. Хаслагын дараа орох. Тэгээд нэлээд амжилттай явсан. Бас хэд хэдэн тэмцээнд явсан. Гэхдээ одоо Нарманыг бол арай залуу жоохон тэгээд тийм байна. Тэгээд ер нь яг Монгол багаараа амжилт үзүүлсэн гэвэл нэг юу вэ? Яг юм мажор тэмцээнд амжилт үзүүлээгүй. Гэхдээ юм нөгөө дэлхийн аварга гэдэг ISF дэлхийн аварга гэдэг нь одоо нөгөө холбооны дэлхийн аварга гэх юм уу? Тэр ISF 2023 онд IC төрүүлж исэн. Тэгээд тэрийг жоохон явж байгаад сарын дараа нөгөө Азийн наадамд мөнгө медалаас авч исэн тэр IC бүрэлдэхүүнээрээ. Тэгээд тэрнээс хойш яг бас Монгол тэр багаараа ингээд тэр баг нь салаад ийш тийшээ нөгөө багууд руу ороод тэгээд яг Монгол багаараа бол тэрнээс хойш нэг тийм амжилт үзүүлсэн юм бол бага л. Дотог. За манай хоёрын хувьд одоо яг хаана тоглож байна? Хідэн MMR-тай байна. би бол ер нь баг одоохондоо бол баггүй байгаа. Тэгээд 14,000 MMR-тай. 14,000. Session 4 дээр тоглодог ер нь бол. Би одоо 15,700 байгаа. Тэгээд баг болохоор Серб багт байгаа. Европ ер нь хуучин зөвлөлтийн Оросуудтай тоглолт. Тэгээд Европ бүс тэмцээнд орохгүй одоо мажор тэмцээнд шалгарах гал хичээгээл явж байгаа. Мажорт орох гэж байгаа те багаараа юу? Орох гэж одоо шалгаруулалт гэж болдог. Тэр нь одоо ингээд орохгүй л яваад байгаа. Бэлдээ хэлээ. Шалгаруулалтаас нь ингээд гараад одоо мажортоо орохгүй л яваад байгаа гэсэн. Хааслагаас өөр мажорт юу н орж исэн Монгол тамирчин байдгүй. Санктити Сүхбэнэ. Бас яг мажорт орсон юм биш үү те? Зүг. За тэнгүүт одоо мэрэгжлийн тамирчин гэж ил да. За хэдүүл яг e-спорт гэдэг утгаар нь надад асуултууд байна. Тэр нь жишээлбэл за мэрэгжлийн тамирчин болцохоор ерөнхий юун дээр анхаарах хэрэгтэй байдгийг. Мэрэгжлийн тамирчин гэхээр бусад одоо e-спортын мэрэгжлийн тамирчин гэхээр бусад спортын мэрэгжлийн тамирчдаас юугаараа өөр байдгийг те мэдээж өөр штэ. Тэр нь яг юугаараа байдгийг сэтгхүүн өөр байх хэвээр юм уу? Гар одоо юу гэдэм байгаа. Би хаагийн хувьд ч гэсэндээ маш эрүүл чирэг байх хэвээр ч гэдэг юм уу те. Тэр талаар мэдээлэл өгвөл сонирхолтой санагдаад байна надаа. Чухал зүйл гэвэл түрүүний хэлдэг нь өөрийгөө сайн ойлгох хэрэгтэй л гэж ойлгосон. Өөрийгөө ер нь сайн ойлгоцсон байх хэрэгтэй нэгт. Нөгөө багаараа тоглох учраас. Тэгээ дараачих нь болохоор нөгөө нэг байнга толгойгоо ажиллуулж байгаа болохоор түрүүний хэлдгээр ялгаагүй ер нь тодорхой хэмжээнд бас биеийг хөдлөх хэрэгтэй гэдэг. Өмнө нөгөө нэг сэтгэл зүйчтэйс аахгүй. Тэгээд тэр сэтгэл зүйч авах болохоор байнга тэгж хэлдэг гэсэн. Ер нь толгойгоо ажиллуулж байгаа болохоор хамт биеийг ажиллуулвал ингээд 50-50 болж иж эн чинь ингээд 100% ажиллана. Тэгэхгүй бол ганцхан толгойгоо ажиллуулад бол ер нь жоохон яг тийм 100% бол гарахгүй гэдэг. Тэгээ тийм ч учраас байнга сууж байнга толгойгоо ажиллуулж байгаа болохоор ер нь бие ер нь тодорхой хэмжээнд хөдөлгөж явах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө сайн мэдэх. Тэгээд бусд нь бол тэгэл нэг бусад спортоос нэг ялгаагүй. Ялгаагүй л хичээж байгаа. Ялгаагүй л өөрийнхөө хийгсэн юм ал дотоогоо бол контрол заавал тэрийг л тоглоно. Тэгэл маш олон цаг л гарах хэрэгтэй юм бол. Үнэхээр бусад спорт ямар ч ялгаагүй шүү дээ. Бүх юмаа зориулдаг цаг хугацаа өөрийнхөө гэр бүл ч юм уу ажил амьдрал ч юм уу ялгаагүй зөвлөл тэгэл тэрийг л хийх хэрэгтэй. Тэг санал нэмэх юм бол үнэхээр байх байна да. Адилхан. Би бол тэгж боддоо шүү дээ. Одоо нөгөө одоо дэлхийн шилдэг болох гээд байгаа шүү дээ. Одоо манай энэ хоёр ч юм уу доороос гарч ирж байгаа бэлдэж байгаа хүмүүс ч юм уу бүр ингээд сүнсээ хөдөлгөх хэрэгтэй гэх юм уу?
тэгжиж бүр яг амжилтанд хүрэн те. Яг e-спорт гэдэг юмда. Тэгэл одоо наад захын юу гэдэг найз зөвхөнтэй бол перформанс унаа гэр бүлтэйгээ цагийг арай илүү өнгөрөөгөөд одоо ингээ гэр бүлдээ анхаарал хандуулж перформанс унаа юу гэдэг найз нөхдөйгээ гадуур шоудаж бол бас перформанс унаа тэр болгоныгаа таньжиж ингээд бүх сэтгэл зүрхээ зориулж ижил амжилтанд хүрдэг болохоор тэрний хажуугаар мэдээж бас эрүүл мэндэ окей болох хэвээр. Тэгээ одоо би эрүүл байж ич саруул сэтгэн үсттэй те угаасаа тэр ойлгомжтой шүү дээ. Юу юм бэ? Нимэх юм гэвэл сая нөгөө нё хэлсэн болохоор толгонд ороод юу бах тэр нөгөө нэг энгийн спортын давуу тал нь ингээд угаасаа бие хөдлөхөөр ингээд цаанаасаа биологоор их юм ингээд эрүүл байгаа. Тэгээ ингээд болоод байд юм шүү. Тэгээ ингээд яг энэ e-спорт болохоор ингээд суугаад байгаа болохоор нөгөө хитрүүлчвэл сэтгцэн өвтөн юм уу депресс юу ч юм ийм юмд илүү эмзэг баг. Илүү өртөх боломжтой. Тийм болохоор ингээд илүү хичээл зүтгэл гаргах юм бол одоо тэгэл e-спортын тамирчдыг заавал хүн одоо төмөр өрөг эсвэл гүүж мүү дасгал хийгээл тэгээд байна. Тэгэхээр чи ингээд зүгээр спортын хүмүүс чи цаана одоо хийж байгаа юм тийм болохоор арай e-спортын үед одоо сул тал юм байна. Нэг өөр юм. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан гиз дүүрэх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигэл лайтаас мэдвэрээ. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл. За одоо жишээлбэл хэдүүлээ кемплж мэмплээд одоо багаар ажиллах юм бол кемплдэг шүү дээ тий. Кемплингууд жишээлбэл яг өдрийн скежул ямар байх вэ тий? Хэдэн цагаас ингэн юм байна, тийм байна. Яг мэрэгжлийн тамирчид жишээлбэл одоо би бол сагсаараа жишээлбэл зүгээр төсөөлөх юм бол 9 дунд нь ч гэдэг юм уу тий. 9 дунд нь яг тэдэс тэдийн оронд бэлтгэлээ. Тэдэс тэдийн оронд фитнесээ хийн, ийм хоол идэн гэм ойлгомжтой байдаг аахгүй тий. Яг өдрийнх нь одоо хийдэг юмсан тий. Тэгвэл e-спортын мэрэгжлийн тамирчдын хувьд жишээлбэл яг энэ дараалал нь ямар байдаг вэ? Ер нь адилхан дөө. Ер нь бол ингэж ер нь нөгөө e-спорт компьютер тоглодог хүмүүс жоохон оройтоод байдаг гэж одоо компьютер тоглоо шүнжэнгөөс тоглоно мөглөд шүү дээ. Ихэнх нь тийм байдаг. Гэхдээ яг ингээд мэрэгжлийн тамирчин яг ийм багт тоглоод эхлүүл цаанаасаа шаарддаг. Эрт дунт, эрт сэрнэ. Тэгээд одоо юу гэдэг өдөр 2-оос тоглолттой байхад 12-оос сэрвэл энэ бол шууд ингээд байгуул одоо юу багаас нь дээрээс нь ингээд за тодорхой хэмжээгээр цалингийн чинь багасгана эсвэл ингэн тэгнэ шууд ингээд яриад эхэлчихдэг. Тийм болохоор ер нь бол ингээд ажил. Тэгэхээр одоо өглөө 9-оос 2-оос тоглолт бол 9-оос сэрээд ингээд тий юм маягээд өглөөний цагаа уугаад ингээд дасгал хөдөлгөөн хийж байгаа. Тэгээ ингээд бэлэн болоод ийм болж байгаа. За тэгээ нөгөө хуваар гэвэл за өглөө босоод ер нь ингээд ганц 2 тоглоод өглөөний цагаа уугаад тэгээд өдрийн олоо идээд өдөр ихэнхдээ 2 юм уу 4-өөс бэлтгэл хийн. Тэгээд үндсэн бэлтгэл дуусаад нөгөө бэлтгэл болохоор ер нь амар ядраадаг. Ингээд маш их хичээж тоглодог болохоор ядарсан. Тэгээд оройдоо бол ингээд хүснээ хийж хагаад аль болох иш дунтах ч гэдэг юм уу. Ер нь тиймэрхүү явдаг ихэнх багууд. Түркийн энэ дэр нэмэх. Яг би нөгөө талаас нэрэл одоо Монголдо гэх юм уу? Монголд болохоор ер нь тийм зүйл болдог. Яг одоо юунаас одоо мэдгүй яг юунаас болдгоосаа мэдгүй орсон жоо хариуцлагагүй ч юм уу. Яг би ч гэсэн өөрөө тиймэрхүү зөндөө байгаа л да. Эрт унтахгүй бид нэр эрт унтахыг угаасаа хүсдэг цаанаасаа би бицлог. Тэгээд өглөө ер нь одоо сегэл 9-10 цаг ч юм босох хэвээр. Ер нь бол тодорхой цаанаас бол босох хэвээр. Гэхдээ босдгоо. Тэгээд 2-оос ер нь бол бэлтгэл эхэлдэг байхгүй ер нь. Тэрний өмнө ер нь аль болох ер нь паб тоглоод нөгөө нэг хувийн бэлтгэлээ гээд 1-2 цаг ч юм уу гараа халаачвал ер нь зүгээр ч өөр нь тех хэвээр. Гэхдээ тэгэл зарим хүмүүс ч юм уу сквал 2-3 ч юм мэдгүй. Тэгээд нэг нь тэгээд эхэлчихэр бүгд тийм болчдөг ч юм уу. Ямарсан тэгээд 2-оосоо тулгаж босоод ч юм уу тэгэл 1:30 мөч ч юм уу 1:40 ч юм уу гэж босоод комаасаагаад тий комаасаагаад за тоглоё. Тэгэл угаасаа нөгөө нэг хоёрын бэлтгэлийн ер нь перформанс шууд ингээд унж байгаа штэ тодорхой хэмжээнд. Тэр нь жоохон тиймэрхүү амир сул талтай. Тэрийг ер нь бүгд анхаарад нэг юм бааздаг хүн ч юм уу за баг зэрэгжүүлчихвэл баг ч юу. Гэхдээ яг тэгвэл утгагүй л тий. Гэхдээ ер нь нэг тиймэрхүү амир хэрэгтэй юм. Тэрийг ер нь дараагийн хүмүүс ч юм уу гарч ирэх ч сайн бодох хэрэгтэй. Бүгд л хийх хэрэгтэй бол босох хэрэгтэй унтах хэрэгтэй. Чи хичнээн шөнө унтаагүй ч гэсэн тэр бол чиний асуудал. Гэхдээ өглөө 10 цагтаа ч юм уу босох хэрэгтэй. Заавал 2 юм уу тоглох хэрэгтэй гэж боддог.
Гэхдээ ерөөсөө өөрөө чадахгүй зөндөө байгаа л да. Тэгээ үлдсэн нь бол яг ялгаагүй 2-4-өөс бэлтгэлээ чинь. Тэгээд дундуур нь бол багаар юм ярина. Тэгээд яг ганц чухал зүйл ойлгосон юм сэтгэл зүйчтэй байвал ер нь нэлээд гоё гэж ойлгосон баг. Тэгээд сэтгэл зүйч тэнцээр ингээ багийн бүх уур амьсгалуудыг амар гоё болгож өгдөг. Яг хэвээр нь хүүн дээр ч юм уу эсвэл багаар нь тайруулаад хийх юмнуудыг хийн. Тэгээд багаараа одоо ингээ сууж байхад сүүлд нэг харсан юм нь одоо ингээ тэмцээн ч юм уу бэлтгэлээс өмнө зүгээр ингээд заавал дота ярих биш зүгээр ингээд жоох юм өөр юм яриад багаараа таварлаа сууж байгаа л өөр юм яриад тэгээд жоох майндаа жоох ингээд хослол тэгээд ямар нэг юм тэмцээн ч бэлтгэлдээ орвол бүр илүү гоё юм байна гэдгийг харсан. Тэ. Би энэ дэр нэг амар гоё түүх ярьж өгөө. 16 онд юм уу 17 онд юм. Одоо 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Би ч яг нэг тоглолтог байсан. Тэгээ нэг багтай байсан. Би тэ ч нэг PC-ийн спонсорлуулаад нэг PC-ний багийн нэр зүгээл тоглолтог байсан шүү дээ. Яг тэр үедээ байхгүй. Нэг тэмцээн төрүүлт юм аа. 2 сая төгрөггүй лөө хожоод. Тэгээ би ч багийн ахлагч махлагчээс ах. Тэгэл багийнхантайгаа яриад хэдүүл ингээ мажор зожорт ер нь явах амбицтай юм чинь ерөөсөл бут камп хийгээд. Өсө спонсор байхгүй юм чинь. E-спорт ойлгодог хүмүүс айгүй хавар. Тэр үчи Монголц гээд нэг баг л байдаг. Өстэй яг одоо Кадис, Арука хин байд яг тухайн үеийн мундаг хүмүүс идэг. Бид нар чи спонсор гэж байхгүй, бут камп гэж байхгүй. Хэдүүлээ бутэлж үзьегээд би нэг санаа гаргаад маа нэг найз ээж нь лагер руугаа явцсан байран суул. Тэгээ хоёр өрөө байранд тавлаа ингээд өөр өөртөө компьютерыг авчиад яаж байгаа бүүтэлж үзэж байгаа гайхуудаа одоо сэтгэл зүйч мөч одоо манай хоёрын яриад байгаа шиг тийм лагшри байхгүй шүү дээ. Тэгэл тэнгүүд тавлахнаа очиад нэг 5 жоох хүүхэд очиад PC-гээ цуглуулаад 2 сая төгрөг ингээд менеж хийж байгаа. Энэгээр нь ингэж хүнсээ авах юм байна. Ингүүл нэг сар тэсэн тэгээ тэмцээн төрүүлчих юм бол нэг хөөрхөн юм тэмцээн төрүүлчих юм бол гэдэг байгаа. Тэмцээн төрүүлчих юм бол boot camp-ийн сар маань уртсах юм байна. 2 сар бэлтгэл хийх юм байна. Баска гэд маа нэг багын найз идэг саан тоглолдог. Баска гэж ирэхээс өмнө хэдүүлээ 3 сар бэлтэн шүү. Тэгээ 9 сард ингээд тэр мажорт ингэж бэлдээд яаж хийж байгаа орох гэж хичээ гэдэг жаах. Тэгээ тэн дээр гарч ирсэн асуудлууд гэвэл ингээд 5 бацаа тархитлагаагүй болохоор хамгийн ихний ээлж нь бос гэж шаард. Би одоо бос гэдэг нэг юус нэг босхгүй. Тэгээ оройны хоолн дээр ингээ ээлж гаргангууд би хийхгүй гэд нэг ингээ зөрөөс очод би хоол хийхгүй гэд. Нэг чиний өдөр штэ гэдэг бөө хэрүүл. Тэгэл хэрэлдээл ингээл яаж явсаар л нэг бэлтгэл мэлтгэл нь ч орж гарсан юм байхгүй. Тэгээ нэг 2 сая төгрөгнж дуусаад хоол унднж дуусаад тэгээд хараа явж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд organized юу гэдэг цаанаасаа спонсорлж байгаа юмнууд айгүй гоё comfortable гэх юм уу те. Тэгээд ингээд шахдаг хүмүүс амтан багийн эзэн сэтгэл зүйч гэдэг тэднээс амар чухал юм бил. Одоо ер нь e-спорт хэр өртөг өндөртэй спорт вэ? За би бол энэ дээрс үнээр мэдгийм алга. Өртөг өндөр ах уу? Яаж зөндөр ах. За ер нь өртөг өндөр гарч байна. Өртгөөсөө илүү нөгөө нэг одоо ер нь спонсорлох байгаа шалтгаан өртөх өндөртэй гэснээр нөгөө нэг буцааж авч чадахгүй гэдэг магадлал нь амирхаа бод болохоор ерөөсөө спонсор гарч ирэхгүй одоо амталтайгаар асуудал нь. Зүгээр л мөнгөө шууд зацах. Бид зүгээр л спонсорлж байгаа юм бол зүгээр мөнгөө зүгээр ингээд салхинд хийсгэж ийн гэд баг анханасаа эхлэхдээ тийм бодолтой эхлэхгүй бол ер нь нөгөө нэг одоо ингээд зарим спонсорууд ингээд гаргачаад араас нь ингээд олохгүй тийм болохгүй юм нэг тийм зүг асуудлууд энэ тэнд гардаг юм шиг үлээ. Тийм. Тэгээд яг үндсэн үнийг нь бол яг тийм бараг цагаар бол бараг хэлж мэдэхгүй хаа тий. Тий. Мэдгүй маа арын алханд яг ажиллаж байгааг болохоор. Зүгээр тооцоолоход бол нэлээд өртөгтэй л баг. Тэгтээ тэр юуг нөгөө нэг үндсэн спорт нөгөө хөл бөмбөг саксыг бол гүйцэх болоог боломжгүй байгаа гэх юм. Тэд нартай харьцуулахад цалин байл одоо цалин дээр л ихэд ингээд зардал хамаагүй байгаа болохоор яг үндэ өртөг багтаа гэж магадгүй. Багтаа мөртлөө яг үндэ бас ирээдүйтэй гэж хараад байгаа. Тэгэхээр орчин үед за энэ зөвхөн компьютер Dota гэхгүйгээр Counter CS гэхгүйгээр нэг утас муцаар их хүүхдүүд тоглоод байгаа шүү дээ. Тэгээд гадаа тоглодог хүүхдүүд багсж байгаа юу мó гэл ингээд тэнгүүт ингээд ер нь e-спорт угаасаа томрох юм байна. Тэгээд энийг дагаа нөгөө зар сурчлагаар л ихэнх одоо үзэл хандлтыг ашиглаж байгаа шүү. Тэнгүүт тэрүүгээрээ ингээд томрох боломжтой юм байна гэдэг ингээд зарим хүмүүс аль хэдийн ийм одоохондоо ингээд амжилтгүй ч гэсэн ингээд мөнгө хаяад одоохондоо ашиг олохгүй байгаа ч гэсэн ирээдүйд одоо 10 жилийн дараа аль хэдийн ингээд том болцсон тэндээсээ ашиг өртнө гэд тэгж хардаг тийм баян хүмүүс бол байгаад ах шүү e-спорт. А яг ингээд богино хугацаанд за одоо жилийн дараа энийг хожоод ингээд ашиг аваадах гингүүт тэд нар нэгэ фейлдэд ах шүү тэгж харж. Тэгээд өртөг яг хэлж мэдэхгүй маа.
таахаас л тий. Яг нэг яг өртөг гэдгийг бол одоо жишээлбэл яг тэр нэг багийн эзэн ч юм уу тий. Тэр хүний хувьд л яг өртөг гэж зүйл яг гарч ирэх нь шүү дээ. Тоглогчдын хувьд л яг өртөг гэдэг ах юм одоо мэдээж хоол унд сайн компьютер ч юм уу тий. Тэгэл тиймэрхүү зүйл дээр гарах. Тэнгүүд чи одоо нэг өртөг гэд ярьсан чинь тоглогчдын цалин гэд юм толгоонд орж ирж байна л да. Өртөг гэрч одоо яг нөгөө баг клубын хувьд ч бодох юм бол угаасаа л цалин болчихж шүү дээ тий. Тэгэхээр ер нь одоо яг мэрэгчлийн тамирчдын тоглогчдын Монгол тоглогчдоор хэдүүлээ бодоод үзье. Дараа нь бүр том дэлхийн тамирч яри тий. Монгол тоглогчдын ер нь одоо орлогоо яг юунаас бүрдүүлдэг цалин байна уу? Дээр нь нэмээ төрүүлж байгаа тэмцээнүүдийн шагнал байна уу? Тэ. Энэ яг юун дээр тогтож идэм бол. Тийм ер нь тоглогчдын хоёр үндсэн орлого саяын хэлсэн хоёр цалин эсвэл тэмцээний орлого. Dota дээр ялангуяа 2021 он хүртэл бол яг тэмцээний орлого нэлээд өндөр байсан. Тэр нөгөө TI ч одоо $40 сая юм уу гэд ингээд явж байсан. Яг сүүлийн үед бол тэр нь сүүлийн 5 жил тэр нь одоо багасчаад байна. Тэгэхээр сүүлийн үед цалин л ер нь ихэнх орлого нь болсон. Тэмцээнд орох нь бол зүгээр юу гэдэг одоо нөгөө спонсорынхаа хувьд ингээд олон хүнд хүрж байгаа гэдгээр болохоос биш яг шагналын сан их бас их байха болцоод байгаа. Тэгээд Монгол тамирчдын цалин гэдгсэн шүү дээ. Ер нь яг дэлхийн хэмжээнд бол арай хүрээг байгаа. Тэгээд бас яг одоо контр дээр бол Монгол зул ингээд номер 1, номер 2, 3 гэж яваад байна. Тийм болохоор Dota дээр бол тим юм болоог байгаа болохоор тэрийгээ дагаад одоо цалин юу бол бага Монгол тоглогчдод. Тэгвэл хэрвээ одоо хувийн чадвараараа сайжраад одоо тэр топ 100, топ 50-д орж чадаад Европ багт ороод ч юм уу Аз багт орж чадвал цалин бол өндөр байж болоод байгаа. Цалин дунджаар хэд байх вэ? Дунджаар за Европоор ер нь Европ Dota-гийн амьдруулад байгаа одоо бүс нь Европ гэж байгаа. Европ хамгийн цэцгэлж байгаа юм уу? Европоор бол нэгдүгээр түвшний одоо тэр мажор TI дэлхийн аврагт одоо яваад байгаа нөхдүүд бол нэгдүгээр түвшнийг бол 5,000-аас 15,000 хооронд доллараар. Тэгээд ямар одоо од тоглогч бол одоо 15,000 өртдөг ч юм уу. Тэгэнгүү зүгээр шинээр гарч иж байгаа бол 5,100 ч гэдэг юм уу. Тэгээд хоёрдугаар түвшний одоо тийшээгээ нэг ер нь дөхцөн ранг өндөртэй ч юм уу ингээд хоёрдугаар түвшний багууд бол 2,000-аас 5,000 хооронд ч юм уу. Иймэрхүү гэж харж байгаа. Тэгээд тэрний доотлын одоо 3 дахь түвшний дөнгөж одоо эхэлж байгаа нэг одоо тийм тэд нар бол одоо 2,000 хүртэл байж шүү дээ. Тэгж л харж байна да. Би ч бас нэг юм асууж байгаа. Википедиа дээр чиний нийт олсон орлого өгдөг шүү дээ. 39,860 байсан баха. Тэндээс яг тэр яг үнэн үү? Үнэтэй хэрэг ойртох вэ? Яг чамд орж ирсэн орлого нь. Тэр нь нөгөө тэмцээний л орлого шүү дээ. Тэр нь яг ингээд шууд ингээд 5 хуваагаад орсон тэмцээнүүдийн шагналын 5 хуваагаад тэгээд над ирж байгаа мөнгө нэх юм уу. Тэгээд яг нөгөө нэг одоо байгуул одоо баг тоглож байхад бол 5 хуваасны нэг нь орж ирэхгүй. Ягаад тэгэхээр байгууллагын нөгөө нэг одоо хөвчилж аавна. Одоо байгууллагын тэмцээний шагналын 20%-ийг 30%-ийг 10% ч гэдэг юм ингээд авчин. Тэгэнгүүт надад яг тоглогчдод одоо 20% биш 15% ч юм уу 12% ч юм уу ингээд янз. Тэгэхээр яг тэр бол үнэн тоо бол биш. Тийм. Гэхдээ тэр ихэнх нөгөө нэг сүүлийн үед ялангуяа одоо цалин илүү орлогын их үүсвэр болсон тоглогчтой. Тийм болохоор яг тэр тэмцээнээс авсан шагналын тэр бол нэг одоо нэг чухал байгаа. Жохон болол. Би гэхдээ яг би чинь ийм маш муу мөртлөө айгүй их Dota тоглодог юм баггүй юу? Дуртай. Чадахгүй мод дуртай л та. Тэгээд тэрэндээ би амар баяртай байдаг. Тэгээд бодохоор энэ тэр одоо Immortal-ийнхоо дээшигээ нөө ранкууд нөө шүү дээ. Тэр дээшлэгдсэн нэг юм 10-аас 15 мянга гэж бодохоор тэр хүртэл тийм их цаг хугацаа, тийм их хичээл чармаад гаргачаад 10-аас 15 гэдэг бол бага л байна ядлаар. Тэ. Тэгээ тэр чи бүр яг тайр нэгийн тамирчид наавна гэж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бас бага биш шүү. Миний санснаас. Тэгээ яа үнэхээр тэр мажорто ч юм уу яа ида төрүүлвэл бас амар өндөр шагналтай л бах тий. Би нёгоос нэг юм асуумаар байна. Чи Монголын одоо 5 тоглогчтой байгаа шүү дээ.
Тэнгүүд тэр тоглогчдын хэдий хэрэг хэмжээний өөрөөсөө орлого оруулж байгаа гэдгийг тооцоолж үзчихсэн үү? За одоо стикер гаргадаг гэсэн жоо тэмцээнүүдээс төрүүлж байгаа шагналын мөнгөө дээр нэмээд бас цалин ч гэдэг юм уу те. Тэгээ зүгээр тэр хүмүүсийн орлогыг бид нар тэр үсээ нээлттэй байгаа сте. Ер нь нээлттэй байх шүү. Контрын ирж байгаа сте те. Тийм контрын ирж байгаа шүү. Стикер гаргахаар ч тасар их мөнгө олт юм шиг л шүү тий. Яг нээлттэй бол биш баг. Гэхдээ нөгөө нэг яриа шуумууд бол зөндөө байгаа. Тэгээ шуумууд их явдаг. Тэгэл амар тоо сонсогдсон шүү дээ. Нэг одоо тэмцээн тэр мажорт орчингууд баг хүний шуумчтай яг үнэн бодлыг мэдгүй. Хүний баг тэр өмнөийг олж исэн чинь тэгэж сонсчихсан. Тэгээд контр ингээд бүр e-спортын яг юу байхгүй одоо хаана байгаа. Яг юм Dota тэр одоо тим байвал үнэхээр одоо тоглолч нь өөрчлөлтөл явах. Одоо яхахгүй контр ингээд илүү байна. Тэгэхээр ер нь Монголцын жишээлбэл одоо л мэдээж хангалттай сайн орлоготой байгаа. Гэхдээ ер нь юм хавцаа таад ер нь бодож ирсэн үү? Ер нь нэх би л бодож байгаагүй байна. Бодвол тань гоё юм биш үү? Би л Монголцынхныгаа санаа шүү. Гоё явж байгаа байна да. Үнэхээр гоё байна л гэж хардсан шүү дээ. Контрын хүмүүсийг би бас нэг зураг бүрг авахулж ирсэн дэр идтэй чи. Ер нь айгүй фэн болж байгаа. Би бас өөрөө контр тоглож. Та өөрөө контр нэг тоглохгүй те. Би бол тоглож байгаа. Манай Dota тоглодог гэдэг ерөөсөө ер нь арай нэг уулзчаад нэг аруулаа олцоод нэг тоглоод. Би ч бүр контр тоглодог юм байна. Гэтэ Монголцоо бол ах махтайгаа нийл сууж байгаа заавал үзчихнэ. Тэгээ яг групп мөв харахад нөгөө одоо нөгөө юунууд ч юм байна шүү дээ. Facebook дээр пост хийдэг хүмүүс нэг гутал өмсөж чинь, тийм гутал өмсөж чинь гэдэг ангууд өмсөж байгаа гутал юу гэдэг юм. Аксессуарууд амар үнэтэй байдаг болсон байлээ. Тэгэхээр Монголын эд маань бол айгу сайн гоё явж байгаа л гэж хардсан шүү дээ. Би шууд утгаараа. Тэгээс л яг бодож бол үзэж байгаа юм байна. Гэхдээ яг ийм байхгүй. Нэг бодлын бас зүгээр одоо Монголцын жишээлбэл те та нарын яриад байдаг нэг пис хуга бисэж чинь одоо ингээд ийм мөнгө олж чаддсан шүү дээ гэдэг гоё. Харуулвал эн чинь нэг тийм нуугаадахаар үүсчихвэл би надад яг нөт хийгээд авчиж тэгээд нэг тийм контент хийвэл бас гоё юм биш үү? Тийм гоё санаа. Би хэн жоон зүгээр яг ингэж энийг тооцоолж исэн болов уу гэж бодсон юм. Хэрэг тооцоолж исэн бол те за жишээлбэл Монголцын CS-ийн багийн нэг тамирчин ойролцоогоор өдийг хүртэлтэй зөвхөн CS-ээр тэдэн мянган доллар олсон байна гэдэг юм гаргаад ирвэл бас сонирхолтой л гэж санагдлаа. Тэрэн шиг Dota-гаар Монголд хамгийн их орлого олсон ямар тамирчин байна? Сүхэ хагийн хоёрын нэг нь. Сүхэ хагийн хоёр. Сүхэ явахтай баг. Хагийн юу? Хагийн ч юм. Яг карьераараа удаан явсан гэвэл хагийн гэж магадгүй. Яа тэгэхээр яг хөө тэмцээнд яг мажорт бас орж исэн бас мажороос амар их одоо шагнал аваагүй ч гэсэн удаан ийм Европын багт тоглосон, Азийн том багт тоглосон гэдгээр цалингаараа ер нь бас нэлээд одоо дажгүй болсон. Босдаар бол нэг одоо контр шиг тэгж шагналын сангаас амар их тэгж мөнгө олж чадсан Dota дээр арай байхгүй. Ер нь монголчууд Dota-гаар хэр амжилт үзүүлэх потенциалтай вэ? Уг нь боломжтой л гэж хардсан шүү дээ. Би бол потенциалтай гэж харж байгаа. Гэхдээ яг одоо нөгөө ганц асуудал нь ерөөсөө шинэ хүүхдүүд залуу үед гарч ирэхээр болчлоо л байгаа асуудал. Тэгээд цус хэлбэгдэхгүй л нэг хэсэг. Тэгээд шалтгаан нь бас төрний ярьж байгаа нөгөө мөнгөтэй холбоотой л доо спонсорууд ч юм уу одоо ингээд Go бас яг ингээд бид нар бас нэгт харуулж чадахгүй байгаа. Go болохоор ингээд харуулж чадаад байгаа болохоор ингээд хүн болгон Go сонирхоод байна л да. Тэгээ дээрэс нь бас яг спонсоруудын одоо ингээд Dota тоглоод яг амьдрэхээр бас одоо бол Монголд нэг тэмцээн болохоо болчлоо. Ямар ч тэмцээн зохиохоо болчлоо. Тэгээд болж байгаа баг тэмцээнүүд нь зарим мөнгө өгөхгүй байгаа ч юм те. Тэгээд зарим нь болохоор одоо ингээд спонсортой болсон ч гэсэн цалин нь одоо яг худлаа шууд баг бодны ярил нэг 2 сая төгрөг ч юм уу те. Тийм л байгаад байгаа болохоор тэгээд гарч ирэхийг тоглохыг ч хүсэхгүй байх шүү дээ. Тэгэл яг хүсэж байгаанууд нь шууд угаасаа Монголд биш шууд ингээд гадаад багт тоглохыг хүсэж байгаа ч юм уу. Тэгэж л гарч ирж байгаа болохоос шиг Монголдо тавуулалаа бай гэж бол бодож гарч ирж байгаа хүүхд бол нэг ч байхгүй бах уу. Шууд бол. Монгол тэмцээн гэсээс нөгөө Acer Predator чинь явах гэж байгаа шүү дээ. Тэр чинь $7,000 шагналын сонгаа Монголд төрүүлэл өгдөг лөө. Тэнгүүдлээ яваад
очоод тэгээд төндөө Тэгээд бас 30 мянга хүртэл өдөг тий. Тийм санагдаж байна. Нэр удахгүй хэлж байгаа юм байна. 100 мянга лөө. 100 мянган доллар. Тий. Би яг 19 онд Монголд Acer Predator League-ийг цуг зохион байгуулалтч өгөөд би тэр үед нөө SBS гэдэг одоо телевизэд ажилладаг гэсэн. Одоо премьер болсон. Тэгээд нэг сувг нь e-sport. Одоо ч гэсэн тийм байдаг шүү дээ, тий. E-sport-ийн сувг. PS-ийн топ билүү. E-sport гаргадаг чинь. Зурагт үзэхгүй яаж чад. Тийм баа. Тэгээд тухайн үед яг нэг SBS үж яхад зохион байгуулад тэгээд эндээс YG гэдэг баг төрүүлээд тэгээд би хамт явж исэн Бангкок руу. Тий. Тэгээд бас яг тэр журмаараа бас одоо өнөөдөр хэдүүлээ энд ингээд суугаад бас яг Predator League-тэй бол би Predator League-тэй холбоотой нэр Predator League манай хоёр орж байгаа юу? Би бол орж байгаа. Сая орохгүй. Би орж амжихгүй хаа. Тийм үү. Европ ус тоглож байгаа болохоор. Бас өөр тэмцээнүүд ороод амжихгүй. Энэ бас айгүй олон жил зохион байгуулагдчихлаа. Тэгээд бас гайгүй нэр үнэтэй тэмцээн баг тий. Чи яваад хэдд орж илаа? Явсан жилийн 2 жилийн өмнө нөгөө IC бүрэлдэхүүнээр явжсэн. Тэгээд тэрний 3-4-т орж исэн байна. Тэр чинь бас хөөрхөн шанглын санд шүү дээ. Тий. Тэгээд өмнөх жил нууг нь шалгарсан. Монголоос шалгарсан. Гэхдээ бас нэг Европ багт ороод өөр хүн орлуулад явчихсан. Тэгэхээр яг өмнөх жил бол тоглоог. Зүки чинь нотлог явлаа уу? ICEP явсан. ICEP яваад Седанд явсан шүү дээ. Тийм шүү дээ, тий. ICEP-д нөгөө холбооны дэлхийн арга яг бас дэлхийн арга биш. Улсуудын дэлхийн арга. Тий, улсуудын дэлхийн арга гэдэг. Тэрний одоо анхдагч шүү дээ. Ганц хийж байгаа юм уу да? Тий. Одоо хүртэл. Тэгээ дараа жилээс тэр нэг Riyadh-аас eSport World Cup National гэдэг team улсыг төлөөлөх тэмцээнүүд бас явж байгаа юм лээ. Тэрэн дээр одоо Dota Counter гэдэг бүгд явах. Одоо хүртэл бол тэр ICEP л явж байсан. Тэгээд ICEP-т хоёр өмнөх жилийнх дээр очоод 4-т ороод ирсэн байна. Монголд л. Predator дээр чинь юу яаж байгаа? Хэдэн улсын хэдэн баг оролцож байгаа вэ? Бараг 16 баг маг орж байгаа хаа. Тэнгүүтлээ 3-4-д орсон юм шүү дээ. 2 жилийн өмнө. Тий. Түүхээр чинь амар шүү дээ. Намайг 19 онд явж хахад бид нар чинь нэлийн хойш доогоор орж исэн шүү дээ. Тэр YG-гаар ороод очоод. Тэгтээ юусэн TNC гээд тухайн үед ганц урилгаар орж ирж исэн Филиппиний тухайн үед ранк 1 байсан баг байсан баха. TNC ч тэр үед баг. Нодлог финалцсан шүү дээ, тий. Нодлог ч 2-т орсон шүү дээ. Predator дээр үү? Би очоогүй дээр манай монголчууд 2-т орсон. Тэгвэл очирч хамд байсан юм шүү. Монгол. Podcast Room-ийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр XM Broker-ийн хувьд 15 жилийн он ээлжид урамшууллаа зарласан байгаа юм байна. 11 сарын 11-нийг дуустал за 7 хоног бүр $8,750 хүртэлх цэнгэлтийн бонус авах боломжтой урамшуулал эхэлсэн байгааг та бүхэн мэдсэн үү? Тэгэхээр та ердөө нэг л удаа урамшуулалд бүртгүүлж депозит хийгээд зарилж байгаа идэвхтэй болгосноор бонусаа авах боломжтой болж байгаа юм байна. Илүү их арилжих тусам таны авч болох бонусын хэмжээ нэмэгцээр байх болно. Big Fair Human XM. За тэгэд бас одоо энэ нэг юу болчихжээ. E-спортод бас айгүй том хувь нэмэр оруулж байгаа хүмүүс одоо энэ каструуд те стрим хийж байгаа хүмүүс одоо Neo шиг одоо айгүй олон байна л да. Тэгээ жишээлбэл одоо PUBG хүртэл стрим хийж гин. Одоо 2K NBA 2K хүртэл стрим хийдэг стримерүүд Монголд байна. Dota, CS гэл. Тэгэл одоо бүр хамгийн том жишээ чи одоо хэн биш шүү дээ. Gremix ш жишээлбэл те. Бас хамгийн анхны бүхэл лоломуудыг ингэж оролдож исэн хүн биш. Тэгвэл айгүй том юм индастри болчлаа л доо. Тэгээд энэ бас одоо нэг хэдлээ орлого ярьсан дээр орлогоороо дуусгач. За. Тий. Одоо жишээлбэл яг энэ стримерүүд жишээлбэл бас айгүй гоё орлого их үүсвэртэй болчлоо. Гэхдээ би бол энд баярлж байгаа амар гоё идэг. Би өөр айгүй их дандаа тоглоом үздэг болохоор хоол идэж явах та хүртэл би тоглоом үздэг байхгүй. Тэгээ айгүй дуртай болохоор асууж байгаа шүү. Тий. Одоо жишээлбэл орлогын их үүсвэр ханаас бүрдүүлж гин бас дээрээс нэмээд хамтрагч спонсорууд айгүй их байх шиг байна тий. Бас их сонирхож гин дагаад үзэгчд их байх шиг. Ер нь тэгээд би бол орлогынхоо хувь ер нь тиймэрхүү юмыг нэг нуугаад байдаггүй. Тэгээд яг хуу нэг харамсалтай юм гэж эхлүүлэх юм бол одоо ингээд Монголд нөгөө YouTube дээр ad revenue ad юусоо гардаггүй шүү дээ. Тэрнээс болоод яг нөгөө сабынхаа тоогоор авах хэвээр орлогоо ч юм уу. Одоо санжиж гисэн юу баримжаа болгоод одоо танай подкастыг 200,000 хүн үзлээ гэж бодоход тэндээс нэг
$500 молор ч юм орж ирж байгаа шүү дээ. Тэрийг мэдэж гинөө. За мэдгүй байгаа шүү дээ. За Хэд байна? тэр Айд гардаг дөхнө хайцаа. Тийм тэр хавцал байгаа хэ. Айд гардаг оронд одоо ингээ 200 мянган хандлтаа подкаст хийлээ гэж бодоход нэг цаг нь урт цаг 2 цаг болон явж байгаа. Дундуур айгүй их айд гарч ирэн. Тэнгүүд баг нэг $10,000 болоо баг хүрдэм байлээ. 10-20 мянга. Тэгээ тэнгүүд манайс бас ялгаагүй нэг 500 үзэгч дундчлаад стрим хийлээ гэж бодоход тэр стримээс яг үндэ хэзээ чи ингээ YouTube-ээс ревен ерөөсөө орж ирэхгүй. Дундуур дуу муу сонсчдаг. Орж ирэл нэг $3, $10 молор ч юм орж ирнэ. Тэгээ тэнгүү тэрэн жохол шүзэгчтэйгээ бас давхар хамт сонсож байгаа дуу муу ч юм уу дуу муу тавиад яачдаг. Тэгээ тэнгүү YouTube-ээс орж ирж байгаа орлого бараг байхгүй. Тэгээд стримүүдийн орлогын их усыг гэвэл мэдээж партнерууд байна. Одоо танайх одоо Airplane ч маахта хамтраад байна стрим дээр баннераа тавиулаад би нэг халтан дуртад явлаа гэхэд би бол нэг баннераа сарын нэг 3-5 сая мэт ч юм уу тэгсийгээд тавьчдیں۔ Тэгээд Монгол үзэгчд амар гоё би үзэгчдтэй айгүй хайртай айгүй дуртай байдаг. Donation channel member одоо kick дээр хүмүүс айгүй стримийг эхэлдэг болчлоо. Subscription айгүй их авдаг. Тэр нь одоо орлогын их уср болчиход надаа баг. Оо тийм. Nice. Тэгээ Монгол үзэгчдүүд амар гоё амар дэмждэг. Бүх стримүүдээ. Тэгэл donation айгүй их явуулна. Үнгүү үзэхгүй би үнгүү үзэхгүй гэдэг 1,000 төгрөг шидчихдэг ч юм уу. Тэгээд одоо 500 үзэж яхаас нэг 5% ч юм уу 50,000 төгрөг шидчих 50,000 төгрөгийн орлоготой болчихж байгаа тухай стример нь хинч байж болно шүү дээ. Тэгээд сар болгон мембрээ таслахгүй байхад одоо ингээд 500 үзэгч дундчилжээ гэж бодоход 100 хүн сар болгон стрим subscription мембрээ таслахгүй байлаа гэж бодоход нэг 3-4 сая төгрөгийн орлого морлоготой ч юм уу. Тэгж явж байгаад та нэг 6-аас 10 сая төгрөгийн оронд идэм болов сарын орлого гэвэл яг нуухгүй хэлж байгаа нь бол. Тэгээд яг нэг контент ч юм креатор ч нэг хийснээрээ олно. Тэгээд контентоо гаргаал ингээд өөрөө амар гоё үзэгчтэй ингээд entertain байлгаад байх юм бол орлого нь дахиад дагаад өсдөг ч юм. Тиймэрхүү л байд юм дөө ер нь. Тэгээд үзэгчтэй маш их баярлаа гэж хэлээ үзэж байгаа үзэгчд банд байх юм бол. Одоо тэгтээ яг нөө нэг юм том тэмцээнүүдийн үеэр бас үзэлт шал өөр болно үстэй тий. Тэгэлгүй байх. Тий. Тэрийгээ дагаалтай гол нь бас яг тэр хэсэг үүд шүү дээ. Тийм. TI-ийн үзэлт ихтэй айгу муудсан байлээ. TI 11-12 чинь ингээд зөвхөн монголчуудыг хэлэхэд нийлээд бараг 30,000 хүн үздэг гэсэн юм байна. Одоо энэ жил мэлэхэд одоо мөндө явах дээр хамт стрим асаагаад явж илаа гэхэд би бас дундуур нь ингээд чагнаад сах хэдэн үзэж гин, кадеси хэдэн үзэж гин, хэдэн үзэж гин гэхэд мөндө яхыг нэг 4-5 мянга, нааг нэг 3-4 мянгахыг нэг 7-8 10,000 хүн үздэг байгаа. Тэгэхээр Dota-гийн үзэгчд бас айгүй буурсан. Яг нэг контртай холбоотой. Контр айгүй төлхөө үздэг болсон. Тий. Би тэгтээ яхаа сүлд нэг юм сонсон л доо. Dota-гийн хэрэглэгчид сүлд ягаа шинээр гарч ирэхгүй байна гэсэн чинь нөгөө нэг тоглоом маань өөрөө угаасаа жоохон хэцүү тоглоом шүү дээ, тий. Ялангуяа анхлан суралцж байгаа хүмүүст маш их нөө хав мэд хэрэг гардаг. Контрол яг хаа 3 тавчаад аваад дараа дургшаа явдаг. Маузаараа ингэдэг, онлайнд гарч ирснээр бууддаг. Ер нь бол хамгийн анх e-спортод орох гэж байгаа хүнд бол айгүй ойлгомжтой шийдэхгүй тийм чинь. Тийм. Тэнгүүд Dota-г бол анхлан суралцж байгаа хүн бол зээ нэг 100 удаа тоглохгүй бол нүдэнд дасахгүй шүү дээ тий. Энэ өөрөө айгүй жоохон тийм нэг хэрэглэгчдийг бууруулахад одоо ялангуяа сүүлээр гарч ирж байгаа хүүхдүүд бол амархан юмд жоохон дуртай болсон байгаа тий. Бэлэнчлэх юм дуртай болсон байна. Тэнгүүд Dota-г сурахаас залхуураад байгаа юм шиг байна гэдэг юм л та. Бас байж болно нэг үнцгий. Залхуурах гэхээсээ илүү би тэгээ боддоо шүү дээ. Dota дахиад нэг апдейт гараад арай амархан болчихвол яадаг юм бол тоо гэдэг. Гэхдээ яг байлаас амархан болох гэдэг юм шиг харагдаад байгаа ш. Тэр ингээд settings-л оронгууд л ингээд нэг бүрслэл. Өмнө нь бол чи өөрөө ухаад олоо л гэдэгс одоо бол ингээд нэг бүрслэл юмнууд гаргаж ирээд харин хүмүүст амархан болох гээд хичээгээд байгаа шиг л ш. Тэгж харсан ш. Тэгээд энэ дэхтэй тэгээ хангалттай шүү дээ. Тоглоом нь ингээд үндсээрээ ингээд хэцүү болохоор. Суурь нь хэцүү болохоор. Гэтэ яг нухад сурчвал гоё тоглоом шүү гэдэг бас тийм. Үнэхээр гоё тоглоом тий. Тоглоход хэрэгтэй гэж. Яг одоо Dota тоглол өдр гэж. Гэхдээ юу штэ Dota 1 миг чи working enter тавиад бүр цаваарч өгдөг гэсэн штэ. Dota 1 тоглодог байсан мэт тавиад. Тий. Dota 1-ээс Dota 2 бол тест механик машин унж байгаа автомат машин унж байгаа шиг л. Үнэ. Санагдчихсэн штэ. Бүх юм амар авах юм болсон. Ядч л Dota 1 чинь баатар болгоны нөгөө скиллүүд чи өөр үсгэн дээр өгсөн штэ тий. Тэгээд Dota 2 болохоор чинь бүгд яг нэг юм дараас үсгэд болцсон шүү дээ тий. Тэгээ бодонгууд бас биднийг яг Dota 1 тоглож эхэлж байхад бас нэг өөр нэг тоглоом тоглоё гэж
өөр нэг тоглоом байдаг байсан. Тэгээд ганц сонголтод тэр тэгээд тэрийг хичээгээс орцоо. Одоо болохоор нөгөө 40,000 сонголт байгаа. Тэгэнгүүт заавал хэцүүгээ тоглоод байх шаардлага гэж юу. Зөвхөн харддаг дээрээ юу штэ 10 жилийн нөгөө ангиуд байхгүй юу. Тэгээд хоорондоо ланддаг байлоо. Нэг тоглож моголоод байх шиг гэдэг юм байна. Зөөхөн л ах. Цагийн 500 төгрөгийн PC мисийн тэ цагиндаа багиндаа гэл. За тэгээд одоо манайх ер нь яах гэж байна? За энэ e-спортоор цаашаага ямар төлөвлөгөөтэй байна? Хов хүн үү? Тэгээ хов хүмүүс маань. Мэдгүй одоо тэгээд доороо яж хахад 1-2 жил хичээнэ. Ирээдүг ер нь юу гэж харж байна? Ирээдүй л гэж хардаг та. Тийм. Окей. Тийм болохоор ярс 1-2 жил хичээнэ. Тэгээд болохгүй бол тэгээд яг амьдрал хаашаа заах нь юу хийх нь тэгэл эндээ. Ямарс доороо яж 1-2 жил ахаад дотоо тоглоно. Мэргэжлийн төвшин тоглох гэж хичээнэ. Чадах нь яах нь. Би номер 1. Монголын номер 1 гэдэг байна шүү дээ. Би бол юу анханасаа яг сургуулаа төгсөөл шууд 30 хүртлээр нэг 10 жил үзнэ гэж бодож исэн. Тэгээ тэрүүгээр л явж байна. Тэгэхээр одоо нэг 4-5 жил үлдсэн байна. Тэрэндээ хичээгээд үзнэ. Аль болох ингээд дээгүүр тоглоод мажорт явах гэж үзнэ. Тэгээд тэр үед нь одоо юу болох нь харна. Тэгээ бүр үнэхээр одоо бүр болохгүй бол одоо диплом одоо юу гэдэг их сургуулийнхаа дипломынхаа ажиллаар мэргэжлэрээ ажиллаа явна. Гэхдээ ер нь болвол би e-спортоор яваал юм байна. Dota одоо өгөхгүй бол би явандаа тоглогч биш боллоо гэхэд ингээд дасгалжуулагч болоо. Шинэ хүүхдүүдийг ингээд сургаад явмаар. Ялангуяа Монголд гэсэн чинь тэгээд тоглодог хүн байхгүй болохоор жоохон харамсалтай. Тэр үед нь л харах байх та. Тэгвэл тоглохын хажуугаар диплом авсан юм шүү дээ. Хажуугаар аваагүй. Гэтэл төгсчөөл тэгэл тоглож гисэн. Буцаагаа тоглож гисэн. Зөв. Амар амжиргатай байна те. Дипломч авчин продакшнд ч тоглоно. Одоо яг продакшн тоглоход яг баг бүрэлдэхүүн хүн яаж бүрэлдэж байна? За тоглогчд байгаа, сэтгэл зүйч байх нь байна. Тэгээ эмч байх юм уу? Тогооч байх юм уу? Гэл ингээд хүмүүс байх нь шүү дээ. Баг дотор. Одоо нэг баг ер нь яаж бүрдэж байна? Монголд бол тэгэл тоглогчд байна, менежер байна. Тэгээд тогооч байна. Яг хоо тогооч ер нь байна. Тэгээ сэтгэл зүйч байх нь ер нь хоороо. Гэхдээ сэтгэл зүйчтэй ер нь ихэнх багууд дахиад ингээ багтаа ойлгож байгаа сэтгэл зүйч нэг байнга биш гэсэн нэг 7 ногт 14 өнөг сар ч юм уу нэг удаа ирж багаар уулздаг. Тэгээ нэг ийм байх л баг болчихно доо тий. Ер нь хаа газар л тийм байгаа. Тэгээд бүр том нөгөө нэг одоо liquid ч юм уу Falcon гэдэг том одоо баян оргууд бол нөгөө юу 3 дасгалжуулагчтай. Ингийн одоо багууд бол нэг дасгалжуулагчтай, нэг тоогоочтой ингээ нэг ойролцоогоор 8-9 5 тоглогчтой нийлээд нэг 8-9 үлээ ийм арын алдна. Тэгэхэд одоо бүр том байх тусам одоо илүү их мөнгө хайж чадхаар бол тэгэл 10 гэл олон болол. Тэгээд тэр нь яг үндэ ингээд нөгөө юу гэдүүлээ. Үр дүнтэй гэдэг нь харагдаад байгаа. Тийм юм нууч ингээд би бинийхээ ажлыг ингээд хөнгөвчлөөд тэг ингээд тэр баг яхаарахгүй л ингээд урт хугацаанд за яг тэмцээн болгоныг хожихгүй ч гэсэн урт хугацаанд ингээд дээгүүр явж байгаа даа. Тэг нь харагдсан. Ер нь тэгэхээр одоо 8 9 үлээл нэг тэмцээн юмцад байгаа шүү дээ 15 гарч ирдэг авиас бас тий хожонгууд. За тэгвэл надад нэг ийм асуулт байна. За монголчууд CS-ээр бол амжилт үзүүлчихлээ. Ингээд дэлхийн номер 1 болж үзүүллээ шүү дээ бид нарт тий. Дотоогоор яг CS шиг амжилт үзүүлэхгүй байгаа шалтгаан нь юу вэ? Хамгийн эхлээд тоглогчдын тоон юм болов. Зөв. CS дээр чинь харьцангуй их байгаа. Тэгээд шинэ хүүхдүүд ч одоо тоглоол байгаа. Одоо гарч ирээд байгаа. Dota дээр тэр нь байхгүй болчоор ингээд ундрахгүй болчих юм. Тийм ингээд бас нэг юм байсан. Би бас нөгөө одоо IC тухайн үед одоо Монголын номер 1 баг гэтэгэнгүүт ингээд тэнд байгаа тоглогчд ингээд яг бас хүн болгон тийм байсан гэж хэлж мэдгүй. Гэхдээ тийм мэдрэмж авсан гэх юм уу? Тэр нь юу вэ гэхээр ингээд за би угаасаа Монголынхоо номер 1 юм чинь ингээд нэг хичээгээд явах уу гэд. Тийм жоохон юм нөлөөсөн байж магадгүй. Тэнгүүд ингээд өрсөлдөөнч баг, тоглогч нь баг, тэнгүүд өрсөлдөөн баг тэгээ ингээд ийм нас болоод Монголын Dota жоохон хөгжихгүй байгаа. Тэгэхээр тэгээд үндсэн нөгөө нэг тоглогч баг. Тэнгүүд тэрнээс болоод ингээд ийм шалтгаанууд гарч ирээд байгаа. Өмнө нь монголчууд авьяастай юу?
Ер нь авьяастай л гэж бод. Би бол аюу авьяастай. Би бол яг дэлхийд үзүүлэх талентууд бол хангалттай байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Нэг лил сүхэнэ, мүхэнэ, сэмэ гэл те. Зүки байна. Ер нь бүгдээрээ л амар авьяастай л гэж хардаг шүү дээ. Би бол тэгэл эднэрийг харчаал тэгээд за би сугал болцсон юм байна дөө. Яагаад ч барахгүй гэж боддог байхгүй. Авьяас бол байгаа. Талентууд бол аюу байх. Турнир дээр л тэгээд бас нэг хариуцлага яваад байгаа юм л та. Ганц гонигтай юм. Монголчууд ягаад ч нэг тийм одоо сая бол ингээд ажил өнцгөөс амар сахилгаттай байхгүй унтах хэвээр бол унтна басах хэвээр бол басна тоглохгүй бол тоглохгүй уухгүй бол уухгүй гэл. Тэгээ монголчууд ч ихэнхэн тэгэл байж байгаа жоохон стресстэй ч юм уу депресстэй хожигдсон шүү дээ угаасаа л хүн юм чинь. Тэгэл за гарын орё яах вэ хэцүү байна гэл. Тийм зүйл маш жоохон болдог даа. Монголд тэмцээнүүд болохгүй байгаад шалтгаан Дотаг ер нь сонирхох нь арай багасаад байна гэж ойлгож болох уу? Тийм. Гэхдээ тэр чинь нэг хоёр өнцгтэй хоёр талтай л да. Дото тэмцээн зохиохгүй болохоор бас үзэгчд тоглохгүй гэж болж шүү дээ. Бас тийм. Тэгээд нөгөө талаараа хүмүүс тоглохгүй байна гэд тэмцээн зохиохгүй байгаа. Айл нь таалах. Гэхдээ ганцхан Монголд ер нь ганцхан Монголд ч гэлтэхгүй ер нь дэлхийд даяар Дотагийн тэмцээн баг болж байгаа юу? Эсвэл Монгол баг болоод нөө? Монгол дэлхийд даяараа ер нь бас байгаа. Зөвхөн өмнө нь бол ингээд Аз, Европ, Америк гэдэг хятад гэдэгсэн бол одоо зөвхөн баг Европ л зөвхөн одоо Оросууд Европ, баруун Европ л гайгүй авч явж байгаа нэг юм уу. Тэгээ үлдсэн хэсгүүд нь жоох ингээд өвчтэй. Зөвхөн Монголд гэдэг нь ингээд Азад одоо ямар байгууллагууд байна гэсэн чинь өмнө нь бол ингээд 10 20 л байдаг гэсэн бол одоо нэг 4 5 хэн л болцоод байгаа байхгүй. Яах аргагүй ингээд жоох хүмэгдэл. Миний бодлоор гэхдээ энэ зүгээр нэг юм үйлдэл нь баха. Яг тэгвэл Dota үнэхээр эзэрхийг маш олон жил болсон байхгүй дэлхийд те. CS сүүлийн жилүүдэд ингээл бүр цөм шааж гарч ирж байгаа болохоос Dota бол Legend байсан шүү дээ те. Хамгийн том шагналын сантай, хамгийн олон тоглогчтой байсан. Яг гоо сүүлийн хэдэн жилүүдэд жоохон даун болж байна. Гэхдээ энэ платформыг унахгүй баха. Буцаад дэшээ гарч ирэх баха. Тэгэл мета shift гэх юм болоод лавлах. Энэ бол хизээч бүр ингээд газар дор ороод алга болох спорт биш л дээ. Нэр болоход энэ гоё л доо. Юу Valve ч нөгөө Deadlock руугаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд тэгээд Dota-гийн нөгөө контентууд багасаад байгаа тий. Тэгээд Deadlock нь өгсөн юм шүү. Буцаа өгсөн юм Тэгж ойлгосон шүү. шүү дээ. Deadlock-ийг сонссноо Dota 3 гэсэн бараг л тий. Зүгээр чинь 3 лейнтэй тэгснээ first person 3 ч тийм нөгөө Dota Counter-ийн холцсон бүр яг ингээ холцсон ингээ бууддаг гэхдээ нэг юм Dota шиг шин тоглоом юм биш үү? Яахна би бүр мэдэхгүй явчих мэдэхгүй. Тэгээд тэр нь өгсөн одоо нэг сайжруулах гал үзэл авч. Гэхдээ ер нь бол нэг хэсэг зүгээр нэг ингэж бүүм хийчихэл тэгээ шууд өгсөн. Нөгөө нэг Dota ч нөгөө чагны сан 40 сая 20 сая 20 сая болоод байсан шалтгаан нь юм амар их ард нь ажилтай юм нөгөө нэг скин ингээ гоё скин хийгээд ааш тэг ингээ тэрийг нь худалдаж авах гад хүмүүс ингээ тоглоод ингээ гоё тэр хамаг одоо ажлын хүч юу гэдүүлээд ирэх чинь хүмүүсийг одоо өөр тоглоом хийхэд ингээд тавьчихж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө Dota дээр тэрийг хийх хүмүүс нь байхгүй болсон. Ийм тэгээд бас тэр нэгэ нөлөөлж байгаа. Тэгээд энэ сая яригдсан. Менежментийн асуудал шүү дээ тий. Тэр өнцгөөс харахаар бас жоохон сайн санагдаад шүү дээ. Ойлоо ингээд бүр зүгээр тэр шагналын саны 25% л авч байгаа цацж байгаа шүү дээ. 75% нь авч ийж тэр их мөнгийг яагаад зүгээр л авахыг хүсэхгүй зүгээр ингээд зүгээр л хачаад бай. Тэрнээс аяр сонирх үстэй. Эсвэл бол энэ өөр юм би бол тэгээд нэг өөр юм хийх гээд байгаа л гэж бодод шүү. Dota бүр яг их л нэг өөр юм хийх гээл. Dota 3 гэж гарна гэж байгаа. Үгүй тэрийг олсон. Ямарсан нэг тийм ардаа нэг өөр юм бодцсон тэгэл тэр нэг байдал бас өдрөө гарахгүй баг. Тэрнээс бол нэг хүн хүчээ хаяхгүй байгаа даа биш гэж баг. Тэр их мөнгийг одоо хүн зүгээр л авахгүй нэж байхгүй үстэй. Бэд юм уу? Илж мэдгүй л. Тэгвэл та хэдийн бодлоор шүү дээ тийм. Одоо буцаад Монголд Dota өмнөшгөө гоё ингээ вайрал болоход юу дутагдж байгаа вэ? Эсвэл магадгүй та хэдийг ахал гэсэн бол хамгийн түрүүнд юу хийх вэ? Сайжруулалтын төлөө. Ахал гэсэн бол ч яг баг ахалж байгаа л хэлгээд. Сонирхчдын тэмцээн уралдаан зарлах юм болов уу? Тэгээд би бол ингээд өөрийнхөө бодохоор од хүмүүсийг Dota мото буцаад тоглуулдаг ч юм уу remix хийж ингээд тоглоод жоох хүмүүсд ингээд сорчлаад өгөөчтэй ч юм. Нэг тиймэрхүү л ажил хийх байсан байх нааг ахлуулсан бол ихний хэлж байна. Тэрийг одоо тэрний үндэс нь одоо 1000 ингээд рекландад бас тоглох байх. Яг ингээд Монголд контрын монголч шиг ингээд нэг харуулад
тэрэн дээр нь нэмээд нөгөө одоо нэг юм давлгаа явж байгаа. Тэрэн дээр нь ингээд гоё ажиллаад одоо яг Ногийн сая хэлсэн шиг ингээд юунууд Грими Сими инфлюенсерүүдийг ингээд ашиглаад тэгж чадвал амьдэрж болох Монголын Dota гэж бодож. Тэгээ яаж ч жагаал харуулах л хэвээр байх та хамгийн чухал. Зөвхөн Монгол багаараач биш нэг тоглогч ингэчлээ гээл тэгэхэд жоохон нөлөөлөх байна. Багаараа чадвал миний бодлоор одоо энэ нөгөө Олимп e-спортын Олимп одоо 2027 оноос гээд ингээд бүр Сауди Арабид болно гэд яатсан байна. А дараачлаас энэ e-sports World Cup-ын улсаа төлөөлдөг болсон байна. Энэ хоёр одоо нэлээд том гэж хараад байгаа. Тэгээд энэ дээр бас хэрвээ монголчууд Монголын одоо Монголоо төлөөлж чадсан 5 тоглогч яг ингээд сайн амжилт үзүүлж чадвал бас яг энэ яриад байгаа юмны үндэс болж болох магадaltaй гэж харж байна. Одоо яг Dota-гаар одоо ингээд 5 тоглогч гаргаад тоглолоо шүү дээ тий. Номер 1 улс ямар улс байгаа вэ? Улсаар. Яг улсаар бодвол клубэр ш. Орос, Украин уу? Тэ Spirit гэл. Орос, Украин. Тэг Хятад. Оросууд байх гэж бодож байна. Орос, Украин, Хятадууд л та. Оросууд ч амар штэ. Янз бүрийн хараалыг авсгаалт гэр. Тийм болохоор энэ дээр ингээд монголчуудад боломж асуу. Яа тэр яг монголчууд яг бас тэр улсаа төлөөсөн дээр ингээд үзээтэй ингээд хоёр дороод заримдаа нэгт ороод ингээд энэ гэдэг чинь ингээд яг үүндээ яг хөө ингээд тоглогч том багууд нь тоохгүй. Гэхдээ тэд нар чинь ингээд клубын тэмцээнүүд яваад байгаа болохоор клубүүд чинь тэгэнгүүт улсаараа гिचэнгүүд ингээд байхгүй болчих واخгүй. Тэгэхээр энэ дээр шинэ юм гоё зах зээл шээ. Шинэ юм гоё боломж гэж хараалаа би. Тийм тий би бас яагаад ч юм одоо энэ оролцож байгаа саяны Монголын төрүүлээд байгаа тэмцээнүүд ер нь бол клубүүдийн хоорондох тэмцээн шүү дээ. Тийм. Тэгэхэд чим улс цус солилтоогүй ганц л баг байна уу баг. Бус нь бүгд л солилцсон байгаа шүү дээ тий. Янз бүрийн орнууд байгаар л. Тийм ба. Дандаа сайн хүмүүсийг суулгацсан байгаа. Тэнгүүд чим бол яг 5 Монгол гар очичоод үзэлцээд байгаа шүү дээ тий. Тэр бол бас амар суперлоо. Би тэгээд амар респект Марагийн зураг тэнд байгаас таарсан. Тэгээ подкаст бол Марагийн зураг мөргөө тавьчихсан шүү дээ. Тэгээ маа энд бас саксныхан байна гэдэг гоё амжилт үзүүлж байгаа хүмүүсийнхаа юуг тавьчихсан. Тэгээд тэрэн шиг удахгүй та хоёр гоё ингээд хөгшрөөд гişэ. Марагийн оронд биш тэгээд тэр коуч гэдэг байгаа шүү дээ. Dota дээр одоо коуч хэр чухал вэ? Ер нь дандаа коуч одоо ер нь тэмцээнүүдэд дандаа коучтэй явах уу? Тийм. Ер нь том багууд бүгд л коучтэй явж байгаа. Коуч ер нь чухал. Нэлээд чухал. Яагаад чухал вэ гэхээр нөгөө ихлэ Dota ч нөгөө Counter-Strike нэг өөр драфт гэдэг юм хийдэж нэгээд. Тий. Баатар бандан тэгээд өөрсдөө аавн. Тэрэн дээр ингээд тусдаа нэг хүн хийх нь ер нь ихэнх нөхцөл одоо 90 багуудын 90% нь ер нь тийм тусдаа тэр дасгалжуулагч нэдэг. А зарим нэг 10% нь тоглогч нь хийдэг. Нэг ганц хоёр нь ингээд за би хийгээд. А тэгээд тийм юм тоглогчдод ингээд тийм илүү юм үүрэг хариуцлага хүрээд ирэхээр ингээд өөрийн тоглолт моголт нь ингээд мууд болохоор дасгалжуулагч заавал байх хэрэгтэй. Тэгээд зөвхөн драфт гэлгүй нэмээд бас нэг бага баддаг. За ийм байна тийм байна. Эсвэл яг ингээд дасгалжуулагч бол адилхан биш. Зарим дасгалжуулагч ингээд хувь хүмүүстэй ингээд яриад ингээд гоё vibe-ийг гоё болгодог. Зарим нь бол ингээд яг хатуу за ингээд юм зааж өгдөг. Одоо Dota-гийн мэдлэг тал руугаа коуч юм ингээд ялгаатай. Тэгээ зарим баг юунд бол одоо тэр баян оргуудад бол гуруулаа байна шүү дээ. 3 4 ингээд байгаад байна. Тэр нэг первишний дасгалжуулагч амар хөрх юм бэл шүү дээ. Ингээд амар сэтгэлээсээ дасгалжуулдаг. Ас тийм нэ тий. Тэгж бичлэг үзчихсэн юм аа ингээд хэдүүлээ ингэхээс нь лэнэ ингэж гатал матл гэлээ. Яг өөрөө тоглож байгаа шүү гарч ирэхэд нүр ингээд амар хайптай. Тэр мөрөөс хөрхөн л юм бэл. Первишн гэдэг нэг багийн дасгалжуулагч. Та хэд ойролцоогоор хэдэн цаг тоглолцсон байгаа вэ? Түнл харахад нэг 20,000 цаг орсон байх шүү. 20,000 цаг чинь өдрөөр хийдий. Тэг бараг жил мэл бол 2 жил мэл тасралтгүй байсан баг шүү тий. Бодож үзэж байгаа юм. Өдрөөр ихэр чинь цаа. Би бол 24 дуу. Dota 1-ээс ихээс 1000 өдөр. 3 жил юм уу? 10 дугаар 9 дугаар ангиас хойш Dota 1-ээс тоглож ирсэн гэхээр одоо хүртэл тоглож. Тэгэхээр тасралтгүй 10 жил тоглож байна шүү. Тэр нь яг
тоглосон цаг үл минийхээс 20,000 байлээ. Гэхдээ яг 20,000-ийнхаа нэг 3-4,000 каст маст гэж өнгөрсөн л юм шиг байна. Тэг нэг 20,000 чинь нэрэл 1,000 минут болж байгаа хаа тий. 1000 өдөр. Компьютерээр цуугаад тоглосон хугацаанд 3 жилдээ тэнцэж ихээр амар хөөс. Подкаст румын хамтрагчаар Европын номер 1 бүтээгдэхүүн мөн борлуулалтаараа дэлхийд 3-т ордог Zubrocco брендийн Gin бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд хоёр төрлийн амттай гардаг байгаа. За нэг нь бол бөөрөлзөгний амттай, нөгөөх нь бол энгийн гэсэн хоёр бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүний хувьд бол Беловеза хэмээх ойн гүний булгийн усаар хийгддэг гэдгээр онцлогтой. Мөн тухайн ойн гүний 12 төрлийн эмийн ургамлаар хийгддэг гэдгээр мөн онцлогтой юм байна. Ингээд манай подкастын хамтрагчаар Zubrocco брендийн Gin бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За. 3 жил яхаа. Гэтэ миний бодсноос харин бага байна. Бага байна уу? Тийм, би бүр тэрнээс их байх бол доор хэд 6-7 жил гэж би бодсон. Бага хоо нөө урт хугацаагаа харуул байгаа л хэлэхтэй те. Зин чин зөвхөн дотоо өрөө аккаунтаа нээгээд арсан цаг үстэй. Тэгээд дунд нь аккаунтаа усэлж мэлээ. Тийм. Юу санджаагийн хэлжээр бол нөгөө юу юм биш үү? Нийт биш нөгөө нэг одоо тоглож игснээсээ хойш хэдэн жил болчихов гэж асууад байгаа юм. Үгүй. Ер нь л дотоо 2 түүл 3 жил мөн. 3 жилээ. Асар их хугацаа юм шүү. 3 жил өө. Гэхдээ би яхаа би таадаг яхаа мэрэгжлийн зэрэгцлийн ингээд бодохоор бүр тэрнээс их юм болоо гэж. Тэгтээ тэрнээс их байгаа хаа. Тэ? Бага хоо зөндөө. Тэгэл нөө ястаа сэлсэн барьсан дата нэгийн цаг маг орохгүй гэл явах юм бол шал өөр тоо гарч ирэх болов гэж бодож байна. За нэг тиймэрхүү. За тэгэхээр одоо хідүүлээ түрүүн e-спортын ирээдүг гэдэг чинь те. Ер нь e-спортын ирээдүг Dota хэдүүлээ болчих. Ер нь Монголд e-спортын ирээдүг хэр ирээдүйтэй байгаа вэ? Дээр нь нэмээд одоо энэ шинээр e-спорт руу орж ирэх гэж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Ямар ч спортын төрлөөр нь ямар ч тоглоомын төрлөөр байж болно. Тэр хүүхдүүдэд ер нь хэр ирээдүйтэй байгаа вэ? Би илч үү. Айгүй ирээдүйтэй заяа. Одоо ингээд манай хамаатны ах нар ч юм уу хамаатны айлууд руу ингээд яваад оронгод хүүхдүүд нэг компьютер сонирхгүй байгаа шүү дээ. Ингээд чи яга компьютерт болдгоо би компьютерт болохгүй утсан дээрээ ингээд Roblox Mox тоглоод сонирхгүй байгаа байхгүй. Тэгээд тэнгууд аавууд нь амар нөгөө монголцоо үздэг. Тэгээд тэнгууд одоо нэг 10 настай хүүхдүүдтэй ч юм уу ингээд контр тоглолно гэдэг компьютер авч өгч байгаа тохиолдолд амар их байна. Тэгэл одоо ингээд рил мэл үзээд явж байгаа юм байж лээ л. Тэгээд хүүхдээ бэлдэнэгээд компьютер авч өгсөн өөрөө тоглоод байна мэн ч гэдэм юм уу. Тэр чинь ингээд хүүхдээ ингээд одоо e-спортод оруулаад одоо үлгэр дуурайл үзүүлж гин гэж хэлвэл зүгэл бах та тий. Тэгээд байгаа байхгүй. Тэгээд тэнгууд одооны хүүхдүүдийг яг одоо Монголын 5 тоглогч, контрын 5 тоглогчос болоод ойлгох эцэг эхчүүд асар их гарч ирж байгаа. Тэгээд тэнгууд Монголын e-спортын одоо контр ирээдүйч юм уу контр тоглож одоо тоглож үзэх хүүхдүүд байгаа л байл гэдэг. Маш их байгаа. Юу нэ яг зөв замлуугаар орсон гэж бодож байгаа e-спортыг бол яг тэрний яг гол эффект нь Монгол гэж хэлэхэд бол буруудахгүй байна. Тэгэл ингээл хамаатны садлуугаар оронгууд бүгдээрээ Монгол үзэж чинь контр би ойлгодгүй хэрнээ ах нь үздэг шүү. Тэгэл ах нар натны ярэмээр өдөд ярихаараа тиймэрхүү яринууд амар их болж байгаа. Манай хоёр. Ер нь тэгээд яг хөө тийм л угаасаа л тийм л бах л та. Илүү бол боломжтой болол илүү амжилтанд одоо арай л их хүмүүс гарч ирвэл бүгд л одоо уцаа оролдвол бүгд л ямар нэгэн тоглоом болол тэгэл бүгд л тийм сонирхолтой болох шүү дээ. Монголоос болоод ямар нэгэн байдлаар ер нь хараад яг хөө ихэнх өнөшлөлтэй. Гэхдээ нэг бол стример болно ч юм уу, нэг бол тоглолт ч юм уу, e-спорт тамирч болно ч юм уу тий. Тамирч гэмээр амир их ажиллагдаа л байгаа. Тэгээ ер нь ирээдүйд илүү гоё томроолох. Дэлхийд ч гэсэн том тэгээд Монгол дагаал бас томроол гоёлох. Тэгээ энэ Монголс ингээд контри Монголс ингээд бүүм хийсэн ингээд амар иргээр нөлөөсөн гэж харж. Тэгээд одоо ирээдүйд харъя. Одоо бүр бид одоо энэ Монголс бидний үе ч юм уу ингээд дөнгөж яг e-спорт эхэлж байх үед ингээд одоо туршилт ч гэх юм уу дөнгөж ингээд юу за ингээд тоглоё гэл ингээд явж. Одоо дөнгөд бүр ингээд спортоос нь хараад тий багаас нь бүр ингээд гоё структуртай ингээд гоё хөгжүүлээд шинэ хүүхдүүдийг хөгжүүлээ явахаар бүр юм одоо энээс илүү амжилт олон багууд гарч ирэх юм ингээд тэгж харж байгаа. За нэг ийм асуулт байна. За та хэд бол одоо бүгдээрээ яг e-спортын замдлыг сонгоод явж байгаа залуучтай байгаа. Даваа тал нь юу вэ? Сул тал нь юу вэ? Сул тал гэвэл жоохон тэгэл бүх юмаа л алдах юм да. Цаг хугацаа.
Тэгэл сүмсээ худалдана гэдэг чинь лиг болчиход. Тааруулж болно л доо. Гэхдээ яг жоохон татчих. Миг жоохон татчих зөвөрлөг. Тааруулж болно л доо. Гэхдээ бас яг 50 гэж болохгүй 80-20 мөр үж ижил баг амжилтанд хүрч мөрөх юм уу те. Тодорхой хэмжээнд бүр огт байхгүй байж бол угаасаа хүн амьдарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэг 80-20 мөр үж ихэнх цагаа бүх юмаа зориулж ижил тэр нь ингээ бүх юмныхан зайлаас олчиж байгаа л доо. Тэгээд ганц харамсалтай юм чи амжилт гаргаж чадахгүй бол тэгээд яг үндэ тэгэл хин ч болол дуусчлаа юм л да. Угаасаа нэг нь л ялдаг спорт тийм болохоор тэгээд зайлаас нь тэрлээ да. Авах юм нь бол зөндөө. Сэ тэр нь хэлчихгүй тоо. Давуу талаас дуртай юм ээж байгаа болохоор энэ дээр ингээд яг бүр бусад хүмүүсээс бол хамаагүй ой кайф авна. Ажилласаа тэгэхээр ингээд өглөө босохдоо ингээд доотоогоо бодоос ирнэ. За одоо ингээд тэр нь л ингээд кайф авч байгаа. Энэ бол хүн бол одоо ихэнх хүмүүс олдох одоо боломжгүй зүйл. Тийм болохоор энийг ингээ гоё нандинаж явах хэрэгтэй байгаа. Ер нь бас ингээд карьер хийж байгаа хүмүүс бол тэр байна. Өөр давуу тал яг сайн мэдгүй маа. Давуу тал нь бол гэх юм бол e-спортер хичээлийг үл мэдээж хинч хичээлж болно. Одоо юу гэдэг. Одоо ингээд муухагаар ярихад ингээд авсалт ороод хөлмөлөө алдсан ч юм уу. Тиймэр хүмүүс байдаг шүү дээ. Жохон азгүй юм тохиолдсон. Тиймэр хүмүүс e-спортер хичээлж болно. Давуу талууд нь гэх юм бол тэг ямар ч хүн хичээлж болно. Хөшин залуу хамаагүй. Гэтэ яг нэг e-спортынхаа төвшөнд очиж ивэл одоо нэг зүггийн хилдгэр амар их золиостой. Тэгээд хаанаас хичээлж болохоор давуу талтай байж болох юм. Хин хичээлж болохоор давуу талтай байж болох юм. Тэр сул тал нь юм бол тэгээд мэдээж жоохон мэдрэл ядаргаанд орчих гээд байдаг талтай. Гэтэ бас яг тэгж бодохоор бас гүү юм шиг санагдсан шүү дээ. Тийм зориулагдсан хүн одоо ингээд би ч одоо өөр дээр л ярил л да яг тийм цаанаасаа зориулагдсан хүн чи юу. Тэгээд өөрөө хаяад тэгж боддог. Ягаад гэвэл би одоо ингээд баг ковны араас өдөрт баг яг бүр жоохон одоо 10 их сургуулийн 1-р курс мөстэй ч юм баг унтахгүй баг 48 цаг ч юм уу тэгж мэг тоглож могож. Тэгээд ямар ч тийм нөлөө гарч байгаагүй. Тэг ингээд одоо хүмүүс ингээд жоохон багаж чи галзуурлан малзуурн ч юм энэ тийм амар их мэрэгдэг байсан шүү дээ. Манай хүүхд баг ком тоглосоор хагаад галзуурчлаа. их тиймэрхүү хүмүүс тохиолдол нь бол гарч ирсэн. Яг галзуурчсан хүмүүс байгаа. Гэхдээ их биш. Тэгээд ингээд өөр дээр ингээд харангууд ерөөсөө тийм юмлөө бүр ингээд бүр дөхөж байгаагүй ерөөсөө тийм мэдрэмж авч байгаагүй. Тэнгүүд ингээд бас хаяа харангууд тийм e-спортыг бас нэг тийм зориулагдсан хүн гэж бас байдаг шиг тий. Зөвхөн хаяа мэдрэмж авдаг гэх юм уу. Давуу тал нь тэгээ галзуурахгүй юм биш үү? Үгүй. Зөв сайдын өцгөөс хэлсэн. Хүн болгон чадна гэхээр зарим хүмүүс бол хүсэж чадахгүй юу гэсэн. Гэтэ яг хичээлж болно л гэдгийг хэлсэн. ийм үү. Давуу тал нь сул талаас их үү? E-спортоос авах. Давуу тал нь 50-50 юу? Яг 50-50 л юм шүү дээ. Яг давуу сул гэдэг. Өөрхөн чиний харж байгаа өнцгөөс шалтгаалх байх тоо. Тий. Тулаад хэлэх гэхээр л айгүй хэцүү юм байна. Тэр нь энээсээ илүү энэ энээсээ дотоо мотоо гэд ярих гэхээр дунджаар бол 50-50 байх. Миний хувьд бол их давуу тал бүр илүү их одоо баг 70-30 гэж байна. Тий, миний хувьд ч гэсэн бол хамаагүй их. За тэнгууд нэг юм бэ. Одоо нэг альва зүйлд чи нэг өгөгдөл гэж зүйл байна. За би бол жишээлбэл нэг e-спорт тал дээр жоохон өгөгдлөө юм шиг байна. Одоо би ч одоо бас баг худалчинд баг 20 жил тоглолоо. Гэхдээ энэ чинь Guardian-аас гаруул гарахаар боллоо доо. Хизээч гардгүй байхгүй. Яг би үннийг хэлэхэд бас нэг юм амар сайжрийч гэж тоглодог юм шиг байна. Над гол нь тэр нэг адилхан хүмүүстэйгээ алцаал байж яхад капитан шиг байгаа юм л та. Гэхдээ л би дэвшлэг байгаа байхгүй. Тэгээд өгөгдөл хэрэг чухал байна. Амар миний бодлоор энэ бүр өгөгдөл хамгийн чухал спорт бол e-спорт санагдаад шүү дээ. чухал ах уу. Тэгээд яг тоглоо сайжирдаг хүмүүс бас байдаг шүү дээ. Гарын байна. Байна. Энэ одоо ингэж их тоглолч сайжиргүй хүн бахтаа гэж боддог тоглогчид бас байдаг. Тэгснэ энэ яаж ингэж тоглоод байгаа юм болоо гэж байгаа тоглогчид бас байгаа. Тэгэхээр өгөгдөл чухал ахаа. Чухал ах. Нэр. Тэнүү юу? Шартай баг. Яг зөв. Яг шаргу одоо яг хуу шаргун гэж байхгүй. Гэхдээ ингээ яг ийм энд хожигчлоо гэж шаарлахдаг хүмүүс нь ингээд яг
дэшээ гараад байгаа шүү. Яг тэгэнгүүт ингээд зарим хүмүүс тийм хүмүүс ч баг яг үндэ илүү стресстэй гэж магадгүй. Ингээд стресстэй. Тэгэхэд зарим хүмүүс аим чийлээ шүү дээ. Одоо ингээл за хожигч जैन за гэл ингээл байж байгаа. Тэгэхээр ингээд яг би сайжрын ингээд тийм юм. Тэгэхээр өгдөл яг тэрэн дээр бол чухал. Тэггүй. Яг өгдөл гэдгээс өгдөл чухал та. Гэхдээ хичнээн скилтэй байгаа тэгээд ингээд өгдөлтэй байсдаг хичээхгүй бол бас ялгаа. Гэхдээ зарим хүмүүс ингээд скил хүчсээ хичээсээрээ сайжирсан хүмүүс зөндөл байл л байгаа бол бас. Тэгэхээр бас хэцүү юм. Гэхдээ өгдөл чухлын хувьд бол чухал. Гэхдээ бас хажуугаар нуусаал хичээх л заавал. Ранк өсөх угаас амар хэцүү гэдгийг дотоод тоглодог хүмүүс бол мэдж байгаа. Тэгээ би өндөр ранктай хүмүүсийг гэж боддоо ш. За энэ яасан ч хоосонгүй нөхөр л өндөр ранктай баа гэж би бодоод идэв. Яаж ч утсан ер нь бол хоосонгаар өндөр ранктай боломжгүй л дээ. Би ерөөсөө яг тэгж боддог ш. Тэр угаасаа л үн. Тэгээд одоо жишээлбэл одоо энэ өндөр ранктай те сэж жишээлбэл одоо Монголд хамгийн өндөр ранктай гэж шиг. Тэнгүүд доошоо 1000 ранк унах ч юм уу те. Тэр тохиол эвгүй болох уу? Тийм сэтгэл зүйд ер нь нөлөөлнө ингээд 1000 он гэдэг чинь амар штэ тий. Тийм тэгэл одоо 30 хожигдно гэсэн үг шүү дээ. Тий. Стресс шүү дээ. Ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг шүү. Тэгэнгүүт тэр бол ингээд хүн болгонд байдаг стресс. Би одоо яана ингэ гэл тийм эхэлж байгаа шүү. Тэгэхээр ингээд сэтгэл зүгээ бас гайг ойлгохын тулд ингээд хичээх хэрэгтэй байгаа. Ер нь бол жоохон багасаад ирвэл ер нь сэтгэлээр унах юм харагддаг шүү. Ер нь олон хожигдол гашуун уу? Гашаа. Тэгээ тэнцэнээсээ гол нь буцаа гарах жоохон хэцүүлтэй ингээд доошоо живчих гээд байдаг зарим сул талтай. Би бас хаяа нэг тэмцгүй үед байна. Нэг одоо ингээд 200 300 хасчих юм бол ингээд шууд өргөжлүүлээл тоглоод 500 ч болох ч юм. Гэтэ яг тэрийг өмнө тиймээс одоо л аргааг болцсон л доо. Qualifier финал минал дээр хожигдох л зурдаг те дотор бүр. Тэр бол тэмцээний тоглолтууд бүр хэцүү. 7 хоног моног бүр амьдрах хүслээ алдаж малддаг шүүгээ. 100,000 дахин хийсэн шүү. Нөгөө тоглолт нүдэнд харагдаал нүдэ байна гэдэг л бодогдол. Багийн хүний нэг алдаад хийсэн тоглолт харагдал. Харамсал тиймээ тохиолдол хоёрт гарах шүү дээ. Тийм байнга шүү дээ. Тэгээд шалгаруулалтын тоглолтын дээр хожигдох бол хамгийн хэцүү. Тэгээд тэр бол яг бүр ингээд одоо хүртэл ингээд бодогдол. Одоо ингээд нөгөө төсөөлөгдөх. За би ингэдэг байждаг гэсэн юм ингээд төсөөлөгдөөл. Яагаад тэгсэнгүй. Тэр асуултыг дандаа асуудаг гэсэн. За одоо гоё асуулт. Ингэдэг байхгүй юу? Манайх нөгөө нэг гарааны 5 асуудаг. За дуучид орвол те таны бодлоор гарааны 5 Монголын дуучин хэм бэ? Сагсчд болвол танаа салбарын гарааны 5 хэм бэ гэж асуудаг байхгүй юу? Одоо болохоор хэдүүлээ e-спорт төр дундаа Dota ярьж байна. Тэгэхээр та хэдийн бодлоор Монголын та хэдийн дуртай гарааны 5 хэм бэ? Нэг сэлгээтэй. Өөрсдийнхөө гарааны 5-ыг нэрлэеч л гэж. За Цүкигээс эхэлчихв. Чи ер нь жоохон хэцүү асуулт төр зүгээрүүч. Тэгээд зүгээр л өөрөө хамаагүй өстэй те сайн муу юм зүгээр л өөрхөн дуртай. Тийм шүү дээ. Энэ бол зөвхөн чиний л бодол. Эхлээд шууд сэлгийг хэлчихдэг. Муунд яхаг хэлчих. Кадис. Тэр үнд ингээд дата тоглох занд нэлээд удаа хамт байсан. Тэгээд бага дасгалжуулагч байсан байхгүй. Тэгээд ер нь хамт байгаа ч гэсэн нэлээд гоё. Тэгээд багийн уур амьсгалыг гоё болгож өгдөг. Тэгээд одоо санктитик хэлнэ. Нийт тоглогч ер нь хамт нэг олон тоглож байгаагүй ч гэсэн ер нь тоглож үзэж байхад ер нь нэлээд угаасаа ер нь ялчгүй сайн тоглогч. Тэгээд мундаг санагддаг. Дараачих нь болохоор Лил 423 carry тоглогч. Ер нь бас нэлээд сайн. Одоо жоохон хуун дээр жоохон асуудалтай гэхдээ ер нь нэлээсээ гэхдээ хамт тоглоод нэг асуудал л дээ. Гэхдээ ер нь л тий Лилиг хэлэн 423. Дараачих нь болохоор мөнхчин Сэме гэдэг. Би дээр үеэсээ нэг одоо хамт байгаагаануудаа л дээр их хүмүүсээ сайн мэддэг болохоор Сэме офлайн тоглодог. Битээр баг насаараа хамт тоглож байна бодлоо ярил. Баг хэд 4 5 жил ч юм уу мэдхгүй бод. Тэгээд хамт нийлэн хамт ирсэн байхгүй офлайн тоглодог. Бас ер нь нэлээд сайн тоглогч. Тэр үнийг хэлнэ. Чи л 4 тав дээр тоглолт юм тий. Би 4 дээр л тоглолт. Зөв. Тэгээд Мөди гээд манай нэз үү. Ер нь Dota тоглох болцсон одоо ер нь стример гэж явдیں۔
стример хийх гэж оролддtiin гэх юм. Тэгээд бид хоёр бас нэлээд удаан хамт цагийг өнгөрөөсөн. Тэгээд ер нь Dota тоглохоо болцсон ч гэсэн тэр үнтэй ингээд хамт Dota-г тоглож байгаа хугацаанд ер нь амар гоёсэн. Хангалттай гоёсэн. Демодыг хэлнэ. Дараагийнх нь бол нэг үлдсэн үү те. Одоо 4 үлдчихэв. Одоо 4 өөрийгөө хэлсэн шүү. Үгүй зүгээр л 5 тоглож чижээ 5 рол биш шүү дээ. Зүгээр л 5 хүн зүгээр л тийм үү. Дараагийнх нь болохоор дуртайгаас гадна гэхдээ наач бас сайн байх хэрэгтэй шүү те. Тий. Бас би нэг фаворит байх хэрэгтэй шүү дээ. Фаворит байх хэрэгтэй. Би зүгээр хамт тоглож байсан хугацаанууд л тэгвэл маа мэдэнэс харахгүй л те. Тэгвэл зүгээр фаворит гэвэл угаасаа Сэв байна, Хаги байна. Би яг баг юу юм бэ нөө бодод олчлаа шууд ороод ирлээ. Серб явж хахад тэр тавл амар гоёсэн. Сэв байна, би байна. Сэмэ байна. Тэгээд carry дээр лил байсан. Тэгээд мид тоглож чигээр санктитыг хэлээл. Тэгээд 6 гишүүн гэдэс сама. Тийм байна. Өөр орчиж байгаа юм шүү тийм. Тий. Nice. За нэг дээр позишн нэг дээр бол лил адилхан 4 2 дээр санктити 3 дээр 11 мөнхөө гэдэг нэртэй 11 гэдэг тоглодог нэртэй 4 дээр 5 дээр би өөрийгөө хэлчихээ. Тэгээд 4 дээр нарма хаасла. Тэгээд юун дээр 6 дахь одоо сэлгээ гэж хэлсэн шүү дээ. Сэлгээ дээр би бол зүкийг хэллээ. Одоо минийх уу. За би нэлээд бодож байна. За нэг дээр бол угаасаа лил авах нь carry тоглогч дээр лил авах нь ойлгомжтой байх. Лилээс илүү carry гэвэл нэг санаанд орж ирэхгүй байна. Тэгээ хоёр дээр мэдээж сүхэн 8 байна. Бүүми спортод одоо тоглож байгаа те. Dream League лөө нармантай хамт явж байгаа те. Хоёр чинь юу тийм mid lane шүү дээ. Тэгээ сүхэн бол ер нь ямар ч мэдийг ирсэн, ямар ч асуудалгүй явчих тийм дээ. Тэгээ хинч ирсэн. Тийм бүгдээ тэнцүү юм илүү л явна. Тэнцүү юм илүү явдаг. Эйгүү мондо хүн 3 дээр би 11 үү Сэмэ юу гэдэг аль түүнээс хойш бодлоо. Гэхдээ яг нь өмнөх тэмцээний тайлбар хийж яхад 11 надаа айгуу клач тоглож юм шиг санагдаад байд юм аа. Яг баг зүтцүү үед ч юм уу гинт ингээд бүүмрээ гараад ирж мэрдэг те айтемтай гарч ирдэг. Тэгэхээр би 11-ыг нэрлэлээ. 4 дээр би уулын зүкийг нэрлэе гэж бодож байсан. Өөрөө нэг хамт тоглож үзчихсэн аахгүй зүкийтэй. Тэгэхэд бүр амар гоё яваад байсан. Одоо нааг явуулж байгаа ч юм уу. Гэхдээ би яг нөгөө амжилтыг хараад нарамныг оруулаад 5 дээр сэгээ оруулаад зүкийг юунд хийлээ. Бенчинд хийлээ. Бенчинд хийцэн үү. Ер нь ингээл энэ хоёр бол ингээ байнгын л багтах юм ба шүү дээ. All time дээр бүгд байнга л орох юм ба шүү дээ. Гэхдээ яг бүр all time гэдээ ярил арука ах мах байж болж байна. Мөнд яах бас байж болж байна. Тоглож байгааг болохоор санагдахгүй. Би бол тоглож байгаагүй л. Тэр үед ч одоо монголч нэг Вьетнам руу бут кемп хийж явж үзэж илаа шүү дээ. Тэгээд бас очиод Сигийн серверийн ранкийг ингээд эхний 5-д нь баг Монгол 5 тоглогч байж байгаад тэгэхэд тэг чин Арука ах байсан, Retribution гэж тоглогч байсан, Cadis байсан, Proxy гэж болов. Тэнийг нь хэм байлаа сайн сандгүй яг тиймэрхүү тоглогчтой яг тэднийг бас үзэж эднэр про эднэр шиг болно гэж мөрөддөг гэсэн үг яг. Арука ч одоо домог үсттэй тий. Арука одоо нэр яаны юу хийж байгаа вэ? Стример болсон шүү дээ. Тийм үү? Chess тоглолоо л гэж шиг байдаг сая ярах. Chess-ийн стример болоо тэгээд юм болоод юм кастмас тэгээд тахш өсч шүү дээ. Тийм үү? Тийм сүлд. Counter-ing cast уу? Тийм. Оо тийм үү. Подкаст руу хамтрагчаар Аян Motors бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Цахилгаан автомашины шин төвшин нэг зэнгээрээ 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи, дээд зэрэглэлийн 5 дух амун хүчирхэг гүйцэтгэл. Та бүхэн Аян Motors Mongolia EMC пэйжуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За иймэрхүү тав гарч ирж байгаа юм биз дээ. Тэгээ бас яг ингэж тоолохоор би бол бас үнэхээр мэдгүй хүмүүс байна уу. Тий ялцчгүй мэдгүй юм байна. Зарим нь одоо магадгүй харуул мэдэх байх. Тэгээ би бол 5 нэрлж чадахгүй байна. Үнэngээс одоо мэдгүй юм чинь. Тэвчээсээ бас яг үзэж байгаа мэддэг хүмүүс нь яг та хэдий хэлж байгаа үг бол үнцэнтэй байгаа ах гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө подкаст өндөрлөх тал руугаа. Тэгээд миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл би юу гэдэг асуу. Би яг нэг юм бодоол ажиллаа.
Азийн наадам руу сэй явсан шүү дээ. Тэгэхэд нөгөө домог хиттийн домог тавтай финалдахад ямар мэдрэмж төрж исэн бэ? Сандарсан уу? Тайз мэзэн амар гоё байсан шүү дээ. Тэгэл хятад ингээл бүүлээл юу ч юм ингээл орилт морилтол яг тэр мэдрэмжийг би яг асууя гэдэг айгүй их бодож суужилаа. Сандарч байгаагүй. Би яг нөгөө яг ингээд тайзандаа ороод яг тоглоод эхлэхээр сандардаг юм лээ. Яг орж эхлэхэд бол жоо сандарсан, ингээ гар бас чичирсэн, нэлээ олон хүмүүстэй. Тэгээ нөгөө өмнө true site дээр харж исэн. Тоглогчтой хараад тэгэхээр сандардаг юм байлээ. Эвгүй тэгээд яг Dota дотроо орчхоор бол зүгээр л ингимэс. Тэгээ бид чи баг хожихоо алдсан шүү дээ. Тийм болохоор хожсон байсан гэж бодсон. Их тийм сонин санагдав. Ингээд бас жоохон сонирхол юм байлээ. Ингээд зурагтаар харж исэн хүмүүстэй ингээд тоглож ийн гэхээр ингээд за гээд нэг сонир мэдрэмж юм байлээ. FI байта гар барихгүй байсан уу? FI нэг одоо тэгж нэг одоо фэн биш болохоор нэг тоог тэгэл. Окей. Амар гоёса. Амин нэг царайлаг юм байна. За би нэг тийм асууя л гэж бодож ирсэн гэсэн. Би бас нэг юм асуух гэдэг. Одоо нэг сүүлийн үед энэ айгүй тийм хэрэгэл мэрэгэл нэг сүртэй болчихжээ. Одоо CS-ийн хичээлүүл ингээл 2 чихвч давхар зүүнлэг нь ямар маусаар тоглоно ямар байх хэвээр. Сүүлийн үед ер нь тэр хэрэглүүд хэрэглүүд нь ер нь хэр амар нарийсж байна. Dota тэр ер нь хэр мэддэхгүй. Яг өөр ингэсэн маус keyboard, дасцсан keyboard маусууд ер нь тогтоо ер нь аль болох гайгүй л хэрэглэх гэж үзэл тэгэл чанартай л байл тэгэл ер нь илүү гоё смут хөдлөндөө. Тэр нөгөө чихвж ярьсан шүү. Чихвчэн дээр яахааргүй тийм давхарлах ёстой. Ягаад тэгэхээр тэр нөгөө нэг тэмцэн дээр ингээд ойрхон сууж байгаа сонсогдож болно юм уу? Тийм болохоор ингээд дуу хаах гад ингээд нэг чихвчэн нөгөө дотор нь байгаа чихвчэн болохоор дууг нь хаадаг. Тэгээд энэ чихвчэн болохоор ингээд сонсдог тий. Тэгс доторхон сонсоод гаднах нь дууг нь хаадаг. Тэгээд тийм байгаа. Бусдаар тэгэл өөрсдийнх нь сонголт. Тэгээд тэр бүр амар нарийн харсан тэр нөгөө нэг контр тоглогчд ингээд ширээнийхээ өндрийг ингээд хэмжээсэн. Нэг л тоглогч гэдэг баха. Нэг л тоглогч байгаа. Бүгд шүү. Метр ингээд барьцсан ингээд ширээнийхээ юу ингээд тэдэн сантиметр гэдэг ингээд. Тэр ихээр ер нь нарийн л нэлээ. Угаасаа гоохын жоохон маягтай гэсэн. Дотогийн хаа очиход гайгүй тийм амар маягтай болж. Яг өөрөөсөө гэсэн юм бах. Нөгөө хиний гаймины Queen Moon чинь дээлийн keyboard модон дээр тоглолдог шүү дээ. Өөртөө тухтай байх гэдэг. Нэг дээлийн keyboard мэдгүй PC-нд байдаг гэсэн. Team keyboard модон дээр тоглолдог. Dota бол counter-тай харьцуулахад хайцсангуу гайгүй тий. Хайцсангуу гайгүй. Өөртөө тухтай байх юм хэрэглэл болчихно. Би бас яг тэгж бодож байна. Тэгээ яаж бодсон CS ч юм бол бас нэг арай жоохон нарийн байж мэдхээр тий. Dota ч бол баас нэг сүртэй арай CS шиг тийм нарийн байгаад шаардлагагүй шүү зүгээр. Харав ханаар бодгол санагдаад байл та надаа. Тий. Тийг санагдаж байна. Тий. За тэгээд өнөөдөр бол e-спортын тухай бид нар ерөнхий ярилцлаа. Тэгээд туудахгүй энэ хэд жилдээ болох ч байгаа Acer Predator League чинь 18-аас хойшоо гэхээр 7-8 жил хаа. Тэгээ Монгол баг нийтдээ 4 удаа явжсэн баха тий Predator-т. Тийм баг. 4 байна уу 3 явжсэн. Сүүлийн 3 жилийн бол би тайлбарлаж байгаа. Тэгэхээр чи Acer Predator League чинь хэд 19 оноос юм шүү мүү? Тий. 19 оноос шүү мэн тий. Жид болгон бас яг ингээд нэг тасралтгүй тууштай зохион байгуулагдаж гин гэдэг чинь бас баярлалаа шүү дээ тий. Одоо нөө тэмцээнүүд багасж байгаа энэ үед өндөр шагналын сантай тэгээд төрүүлсэн баг нэг адагшаа явах ч гэдэг юм уу. Тэгээд тэндээ очиод бас хөөрхөн өндөр шагналын сантай туршлага муршлага нэмэгдээ тийм гоё тэмцээн бас байнга зохион байгуулагдаад байгаад бас баярлалаа гэж хэлье. Тэгээд тэрнтэй холбоотой мэдээлэл өгч нё. За тэгээд Acer Predator League Аз номхон далайн бүсүүдийн усууд гэж явдаг. Тэгэхээр Монгол, Австрал, Филиппинууд гэдэг айгүй нэг цомхон улсууд оролцдог. Тэрийгээ дагаад бас өрсөлдөөн нь харьцангуй гайгүй байдаг. Тэр 1-2-ийнхоо тэмцээнүүдтэй харьцуулахад. Тэгээ Монголоос бас qualify хийх боломжтой. Одоо энэ ч сууж байгаа зүгкитэй тоглохыг хүсэх юм бол бас Acer Predator тоглож болох нь байна. Тэгээ бага бүрдүүлээд оролцоорой гэж хүсье. Тэгээ ер нь бол бас амар гоё гар нэлдэг тавуулаад цуглаад тоглоход бас гадаад мадаад яваад юу гэдэг мундаг хүмүүстэй тоглоод тэг бүр шалгарчих юм бол $100,000 шагналын сангийн төлөө өрсөлдөнө. Монголоо төрүүлэх юм бол $7,000 бараг 20 эдэн сая төгрөгтэй. Тэгэхээр Acer Predator-тай хэдүүлээ.
бүртгүүлээрэй л гэж одоо мэдээлэл хүргэе. Аха. Энэ дээр нэг юм нэмэлгээд одоо нөгөө нэг тэмцээнд аль болох орох хэрэгтэй л байгаа. Одоо миний хараад байгаа өнцгөр хүмүүс за угаасаа л хожихгүй юм чинь орж ядын гэдэг нэг тийм зүйл их бодлооч байгаа юм. Эсвэл угаасаа тоглох болсон юм эсвэл нэг тийм бодолтой л байгаа даа хүмүүс. Тэнгүүд аль болох орж ирээд тоглоод бид нартай аль болох тоглож ийж угаасаа сайжрах болохоор ер нь байн тэмцээн болгонд ингээд олуулаа ороод тоглоод ер нь тэнцэнээс авахыг аваад гар болгон зүгээр дээ. Орж ирээд бэлтгэлээ хий гэж штэ тий. Цукигийн илдгээр бол Одоо тэгтээ Монголд бас 10,000 гарсан ранктай хэрэг тоглогчтой байгаа бол 10,000 давсан бол зөндөө өгөө тий. Уралсан бол одоо 30 40 50 байх 50 ярихгүй 50 ярихгүй 30 50 хүн үү? тий. Тэгэхээр чи бага юм биш шүү. Харин тэгэхээр баг ялч багч. 10 ч тэгтээ бас тийм ч амар хүрийгээ төрчдөг ранк шилтэй тэр. Амар л юм байгаа. 10 давцсан. За тэгвэл 9 гээд ирэх юм бол учиртай болчихоо. Тэрийг бол мэдэхгүй. Инфо. Тэгэхээр нэлээд олон болоод явчих واخ тий. Тэгэхээр нэг 100 муу 8-8-аас дээш гэвэл нэг 100 муу дүнгийн данга хурж бангадаг баг. За хөөж. Тэгэхээр ер нь бол тэгтээ яг одоо ингээд 5-9 зэрэг 5 болоод лан тоглоход бол яг үн дээр ранк хамаагүй үстэй. Хамаагүй шүү дээ. Ер нь бол гар нийлцэн бахад бол бас үзээ харин тий. Хүмсүү үсгээ загнаад явчлаа шүү. Энэ хоёрт би ингэж ярихаар инээдтэй санагдаад байгаа. 1000 Энэ нэг 10-та үнэ тэр хамаагүй би явцсан уу юу? Энэ яг нэг 10-та хүмүүс төр тэрдэг хоёр хүн сууж байгаа нөгөө. За ер нь тэгээд 10-та хүмүүстэй тоглоход хэр тэрүүлж чинь ер нь? Хаяа. Нэг өөдөөс яг адилхан яг 10-та өөдөөс бас байгаа шүү. 2 таад адилхан хүмүүс байгаа шүү. Тэгэл хийх стамнуудаа айлын унжигсан бас нэг юм хийдэг даа тэгэл гайгүй өнгөрсөн шүү. Баланслагдсан. Тийм баланслагдсан болохоор. Одоо тэгээд ер нь одоо 14-5-тай ранктай хүмүүс ер нь хэрэг ранкт орж байна. Өдөр бол одоо ажил болохоор бидний ажил болохоор 5 6 хамгийн багадаа 5 6 тий. Тэмцээн бэлтгэлгүй үед бол 8-ыг тоглох гэж дээрээс одоо шаарддаг багаас дор хаж 8. Тэгээд тэрнээс их байвал тэгээд мэдээж өөрөө хувийнхэн чадвараас ажирна. Dota ч одоо тийм тоглоом болчиход нөгөө ихэнх тоглоомууд ч нөгөө бага ранктай хүмүүс нэг их байдаг шүү дээ. Dota ч Immortal дэшээ тоглогчд нь их дарж ийн гэсэн судалгаа гараад л байлаа тий. Тэгж авах. Тийм. What тийм. Immortal rank ч өөрөө 5600 ранкнаас эхэлдэг байхгүй. Тэгээд тэнгүүд Immortal-аас илүү гарцсан хүмүүс нь тоглоом хийж чадах гайгүй их тоглолдог. Тэгээд шинэ тоглогчд бага орж ирж байгаа болохоор low rankтай хүмүүс нь Immortal-аас арай бага play time-тай байна гэсэн. Тийм судалгаа би сонссон юм байна. Ааха. За тэгэхээр одоо ярианыхаа төгсгөл Predator League хэрхэн яаж бүртгүүлэх вэ? Predator League Acer-ийн Predator-ийн Acer-ийн юу шүү дээ нөгөө gaming юм шүү дээ. Тэгэхээр Acer-ийн пэйж руу ороод тэн дээр нь бүртгүүлэх линкийг тавьчихж байгаа хаа. Тэгэл тэн дээр дарж ороод бага бүртгүүлэх гэдэг дээр нь 5 тоглогчийнхоо нэр мэдээллийг тавиал багийнхаа нэрийг өгөөл айгүй амархан бүртгүүлэн дээр нуцаараа бүртгүүлсэн ч болох. За маш их баярлалаа. Тэгээд подкаст ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд урилгын маань хүлээвч хүрэлцэн ирсэн зочдтой маш их баярлалаа. Тэгээд тухтай чадуу, давгүй юу ярихсан зүйлс ярьж чадуу. Баярлалаа. Айгуу гоё 2 цаг өнгөрлөө. 2 цаг өнгөрсөн. Алида хэдэн минут ярьж хараад. 2 цаг болсон баха. Би өстөж цаг хараад. Цаг 30 ярьсан. Цортой өнгөрсөн. Яг л 90 минутаа ярьсан. Ниссэн байна бүр. Зя тэгээд манай энэ удаагийн подкастын зочдод Acer Predator League-ийн зүгээс юм backpack юм уу те? Тийм цүнх бэлгэлж илээ. Тэгээд би бэлгэлээгүй шүү. Тий. Тэгээд надаа нэгийг өгч өгөөлээ. Энэ цүнх хэрэгтэй гэдгүү? Хэрэгтэй л. хэрэгтэй. Энэ одоо тэгэл бодвол нөгөө нэг айхтар за баярлаа. Талах те бодвол нөгөө нэг зориултын юм одоо байдаг л бах та тий. Keyboard, headset, mouse гэл янз бүрийн юм аяхэд. Тийм бай. Нийлэн том гоё зүг. Та ядас бонгоцны буудлын дээр иймэрхүү зүгэн юм аяг явж байгаа юм шүү дээ. Тийм. Байрал яв. Гоё бил нүдэ олсон билег байна уу? Ее. За тэгээ маш их баярлалаа. Тэгээд урьж оролцуулсанд баярлалаа. Маш их баярлалаа. Тийм цаашдынх нь e-спортын карьерт нь за тэгээд хийж байгаа ажил үс бүгдээрэнд нь л одоо өөртөө үсдэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөө ёо гэж хэлдэг байгаа. Тэгээд
бодоо олгоод өгөөрэй. Ирүүл байгаарай. Тэгээд амжилттай байгаарай гэж хүсье. Баярлалаа. За тэгээд тэгээ энд хүрээд подкаст маань өндөрлөж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн ярилцсан сэдвүүд бас хэрэгтэй гоё мэдээлүүд байсан баха гэж найдаж байна. Тэгээд эх дугаараараа эргээд уулзцгаая. Тэгээ Acer Predator Lift бас бүртгүүлээрээ. Тэгээд гоё тэмцээн болж байгаа шүү. За тэгээд хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane. Аялын хөгжийн өрөөтэй явдаг бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг San Miguel IDB аман Avandra XM Broker-ийн компани аман Zubroco-гийн жиhin бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаад болоход одоо нэрх дугаар эргээд уулзцгаая. Баяртай. Зя. Powered by Airplane. Аялын хөгжий. Podcast room-ийн хамтрагчаар San Miguel XM Broker. I am Motors. I am what I am. Zubroco